Сайн байцгаана уу эрхэм мэдээд үзэгчтэй, найруулагчтай арай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Манай энэ удаагийн дугаарт кино продюсер Намдэрж Тэнгис кино театрын маркетинг албаны дарга зэрэгт нар хүрэлцэн ирсэн манай хоёрт өдрийн төргийа. За гурван байна. Яран даарай да. Тэнгис кино театр бол юу хэдэн он байгуулагдаад яаж байгаа вэ? Одоо анхдагчдын нэг л гэж ойлгоод байгаа тийм ээ. Тийм хамгийн анх 1900 шинэ үеийн театр гэж ярил тийм ээ. Яг бид нар одоо 1985 онд Ялт кино театр гэж анх үйл ажиллагаагаа эхлүүлээ. Тэгээд өнөөдрийн хүртэл яг тасралтгүй яг кино театраараа ажиллаж байна 2025 онд тэгэхээр 40 жил их тохиох гэж байна. 2003 онд Холливуд стандартын дагуу технологийн шинжилэлт хийгээд нэрээ Тэнгис кино театр болгоод үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын хамгийн анхны орчин үеийн кино театр. Тийм баха. Орчин үеийн бол анхны байх хэрэгтэй тийм. За тэгээд Тэнгис кино театрын дэлгэцнээ энэ жил хэдэн Монгол кино нээлттэй? За энэ жил яг Монгол кино нийтдээ 29 Монгол кино нээлттэй хийсэн. Гадаад кино 100 орчим кино хийсэн. За сая зэрэг ярьсан тоон дээр л хэлэхэд ер нь бол за яг 100 гаруй одоо ингээд гадаад кино тийм. Тэгээд нэг 29 за 30 дотоод кино гэдэг нь энэ жилийн хувьд бол их үтэл байна л да. Их бууралцтай байна. Монгол кино бол буурсан байна тийм. Энэ бол зөвхөн юу бол биш. Зөвхөн Монгол биш ерөнхийдөө дэлхийн хандлагад юм байл. За. Тэгэхээр за яг ингээд евро за ковид бол хүчтэй нөлөөлсөн. Тэгээд ковидын жилүүд бол бас бүгд театрын бол бүгд онцлогтой байсан. Тэрнээс хойш одоо ингээд нэг жоохон сэргэж явж байгаа хэдий ч бол өмнөх байдалтай одоо хүртэл очиж чадахгүй байна. Тэгээд ковидын нэг уршиг гэх юм уу сайн тал нь гэх юм уу нөгөө стримингийн үйлчлэг бол ирсэн нөхцөн. Тэгээд тэр нь яг нөгөө даваагаа явж байгаа болохоор үетэй болж байна. Тэгэхээр чин театрт 29-ээс нь бол стримингээр бол бас нэлээд хэдэн нээсэн санагдаж байна тийм. Яг юм тоогоор бол Монгол кино шинээр гарсан. Тийм тоогоор болоос. За киноны хувьд театрт нээлттэй хийж байгаа бүрэн хэмжээний уран сайхны киноноос гадна бүрэн бүс хэмжээний кино бүтээлүүд бусад платформ болоод нэг олон ангид кинонууд ингээд жилдээ яг Монгол кино гэх юм бас 100 орчим кино үйлдвэрлэгч. 100 орчим гэдэг бол энэ таны хувьд хэр тоо вэ? Яг одоо зах зээлийнхээ ингээд журмаар явж гин үү? Ковид нөлөөсөн ч гэсэн Яг манай зах зээлийн багтаамжийн хувьд бол багтаамжийн хувьд за яг нариндаа бол бас хангалтгүй л байна. Тийм боломжийг хүн амтай харьцуулж үзвэл. Гэхдээ яг тусч байгаа тоон бол биш сайн байна. Тэгэхээр зөв яг энэ юутэй өмнөх жилүүдэд бол жишээлбэл за ковидоос өмнө харьцуулахад бол жилд 40-50 кино дэлгэцэнд нээдэг байсан. Тэгээд нэг за нийтээр бол 100 арай хүрэхгүй нийт юуны одоо нөгөө стримингийн кинонуудтай одоо тэр нь болохоор нэг 30-40 гэсэн үг шүү дээ. Тийм байсан бол одоо бол стримингийн кинонууд нь болохоор бараг одоо театрын киноноос давж байгаа нь нэгтгэн сайн хандлага. Тэгээд зайхан нөгөө тэр нь кино юу контент үү гэдэг бол яриад тустай байна. Гэхдээ л нөгөө ер нь зах зээлийн тэлт явагдаж байгаа нэг том чухал байна л да. Яг үзэгчид бол заавал зөвхөн дэлгэцээр үзэхээсээ гадна бол тийм зөвхөн дэлгэцээр үзэгдэг тийм шаардлаганд авч
авчигдахгүй яагаад нэг юм давуу тал гэсэн үг. Одоо энэ платформод их нэмэгдэж байгаа тийм. Тийм. Шин тэгээд төлбөртэй гişүнчлэлтэй болмол одоо бүр ингээд сегментээр жанраараа бас ялгах гадагч байгаа. Одоо насан турштай киноч гэдэг шиг ингээд явах шиг байна лээ. Тэр нь ягтай зүгээр яг миний харж байгаа бол яг давуу тал нэг юм үнэхээр ингэж кино их хийх тусмаа энэ чинь бас нөгөө тоогоо дагаад бол чанар сайжирна тийм. Тэгэхээр бол чанарын хувьд бол одоохондоо тийм төдийлө хангалттай биш байгаа ч гэсэн тоон бол одоо нэг чанараа засах тал руу болж байгаа нь л давуу тал гэж байна. Киноны ерөнхийдөө кино театрын стандартыг одоо манайхан хэр мөрдөж байна. Ер нь бол одоо бүр хөвшил болцсон байх л та. Гэтэ ер нь одоо улам шинжлэгдэж гин үү? Одоо танаа дээр ирээд үзлэгт орж байгаа кинонууд ч юм уу те танаа дэлгэцэн шаардлагыг нь хангахад хэр болсон байна чанар. Кино бүтээхдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмж, камер, програм хангамж энэ бүх юм бол хангалттай сайн чанарын тийм тоног төхөөрөмж ашиглаж хийдэг болсон байна. Монголд гадны өрөмтөгчдөж зураг авалт хийж байгаа ямар ч асуудалгүй шинэ шаардлага хангаж байна. Хамтарсан уран бүтээлүүд маш их хийгдэж байна. Энэ жил гадны уран бүтээлчтэй хамтарч хийсэн олон кинонууд гарлаа. Тайландтай хамтарч хийсэн кино Монголд болон Тайландд театраар гарлаа. Солонгостой хамтарсан кино гадаад орнуудад хамтарч зураг авалт хийсэн кинонууд гадаадтай хамтарсан гадаад хамтын ажиллагаа сайжирсан ийм онцлогтой жил зочин хэмжлэг кинонууд юм. Тийм бай. Тэгээ энэ жил бол нэгэн гадагш байгаа хэлсэн үр дүнтэй байсан тийм ээ. Бас сайхан нэг Dream Entertainment гэх зэрнээр нэрлэгчийн кино Тайландд бас нээлттэйгээ ирж байгаа шүү. Тэр бол баг арилжааны чиглэлээр баг ахтагч болж тарж байгаа юм. Кинонууд бол дандаа фестивал маягтай явдаг шүү дээ. Тэгэхээр саяны бол ашиг яг арилжааны чиглэлээр гэж харж байна. Тийм одоо зүүн өмнөд Азийн зах зээлд гарсан одоо театрт нээлттэй гэж гарсан анхны Монгол кино. Баатар найруулагчийн этгээд кино бас Америк нэгдсэн улсад театрт бас аль ёсоор нээлттэйсэн гэж гарсан. Баагаа болгосон кино Европ, Хойд Америкийн кино театруудад бас аль ёсоор нээлттэй гэж гарсан. Тэгэхээр бол айгүй кино бүтээлчтэй хувьд сайхан үр бүтээлтэй жил болж байгаа гоё ирээдүйд ч юм уу те гоё одоо гадагшаа гарах цонхнууд маань гарцнууд маань нэгт харилцаа бол сайжирсан уран бүтээлчдийн одоо чанар часаж ус дэвшлэх байгаа юм гэж ойлгох тийм үү. Тийм. Манайханд бол одоо яг нэг Монгол нэг зам байна шүү дээ. Ерөнхийдөө нэг юм зүү аргын заагаад өгөх юм бол Учраа болж тийм маш амархан одоо тэрийг заавалсаас ингэж болд юм байна гэдэг нэг юм үлгэр жишээл ер нь хэрэгтэй гэдэг шүү. За яг ингээд яг миний хувийн үзэл бодол байж магадгүй байна. Яг монголчууд чинь уг нь бол ингээд сүүлийн за 300 жилийн ушиг л гэж хэлж болох байх нэг. Одоо ер нь өөрсдөө ер нь их доогор үнэлдэг. Тэгэхээр ингээд за чадахгүй те ер нь байхгүй те барахгүй ахаа гэсэн тиймэрхүү хүмүүжил нэг тогтсон юм шиг байна. Тэгэхээр яг нөгөө миний харж байгаагаар бол энэ даруй зан биш энэ бол нэг юм яг унган нэг юм үндэсний чанар биш юм шиг байна. Яг энэ зориуд одоо яг нэг манжи одоо сацны юмс зориуд нэг гэж байна. Тэгэхээр яг трийг ингэж цаад яг мөн чанар нь болохоор за нэг нь чадж ивэл тийм бас чадах юм байна. Нэг монгол хүн чадж ивэл одоо би ч гэсэн чадах юм байна гэдэг нэг тэр юм цаанаасаа гарч ирээд байт юм шүү. Тэгэхээр ингээд яг энэ харгын заагаад өгөх юм бол манайхан болоод энэ их сайн хийж чаддаг. Тэгэхээр тэрний л бас нэг сайн том гараа нь боллоо гэж би боддог. За та Тэнс кино театр дэлгэцээ одоо нийлтэйсэн кинонууд эхнээс нь дуртаач ямар хуу кинонууд нээлттэй явуулж. За 2024 онд Дутуудын кино театрын зах зээлийг 103 цэвэрлэгээ. Кино хэрэглээ. Энэ кино нийтдээ нийт кино театруудын дэлгэцэнд 310 тасалбар орлуулсан. Бүх цаг үеийн Монголын кино театрын бокс офисын амжилтыг эргүүлсэн. Давуу
аватар хоёрыг ч гэсэн давсан гэсэн үг. Аватар хоёрыг ч гэсэн. Монгол дахь үзэлтийн давсан гэсэн үг шүү дээ. Тийм Монгол. Тэгэхээр ерөөсөө одоо өнгөрсөн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино Fantastic Production-ы 6 нэг кино ялгарсан байна тий. За хоёрт нь хэлгүй жим хоёр дадаа. Эд production. Үзэлтэй хоёрт орсон байна. Чи одоо саяхан л нээлттэй хийсэн кино шүү дээ. 10 сарын 18-нд. 10 Сар гаруй. Сар гаруй үзсэн. 2 сар театрын засал дэлсэн гарч үзэж байгаа. Хоёрт орж ирж байгаа. Тэгэхээр энэ чинь бас сайн үзэлттэй байж тээ. Сарын дотор гэдэг чи одоо жишээ. Тэгээ ахаад эн чинь баг оны ихэвнээс бол алах нэ. Тийм байсан байх. За. За тэгээ 3-т нь Хүлийн дариг Тэгэхээр кино орсон байна. энтрийн тайм ариун бэмж ирсэн бол тэр болсон. Таиланд тангасан юм Тийм. Тэгээд одоо Халлоуинер нээлттэй хийсэн. Халлоуинер Таиландын театрууд байсан. Үзэлтээр 3-т орж ийн. Дотооддоо 2024 онд үзэлтээр 3-т орлоо. Мөн яг энэ өөрийнхөө төрөл жанртай бас 110 мянган тасалбар орлуулснараа өөрийнхөө аимшигын төрөл дотор хамгийн өндөр орлуулалттай аимшиг Бас бүх цаг үеийн болж байгаа. Бүх цаг үе гэхлээр энэ таанууд нь 2017 онд оноос хойш статистикээр харьцангуй манайхаа бокс офис харьцангуй сүүлд тэгвэл ерөнхийдөө баримталж бүрдэж эхэлсэн байна шүү дээ тийм үү. тэгээд 2018 оноос кино театруудын менежментийн албаа гэж бодлоо. Кино театрууд хоорондоо статистик нэгтгэж бокс офисыг аль биесээр зарж эхэлснээс хойш 17. мэдээлээ гэсэн. За дараад нь За тэгээд дараа нь хүүхдийн кино гарч ирсэн байна. Кунг-фу панда 4, Inside Out 2 гадаад хүүхдийн кинонууд ихний авч ирсэн байна. хүүхдийн кино бас нөгөө нэг энэ жил чинь нөгөө нэг дөрвөн бэрх шагаа гэдэг бас нэг кино нэлтэйсэн байсан тийм. Тэгээ хүүхдийн кино нөгөө масктай нэлээ график орсон. Бас л яг энэ үлгэрийн төрөл занартай айгуу гоё одоо юу юм бэ бас залуучууд уран бүтээлчдийн их хөдөлмөр гаргасан тийм уран бүтээл байлээ. Энэ киноны уран бүтээлчд бас талбайд бас баяр хүргэн зүг бах тийм. Энэ жанрыг хүүхдийн жанрыг бас юм үлгэрийн жанрыг барьж авах бол хэцүү хийхэд хэцүү байгаа байхгүй тийм. Уран бүтээлчд баяр хүргэн. За тэгээ эндээс би бас товч мэдээлэлүүд харчээ. 1 сарын 1 улаан явар гэдэг кино ээлтэйгээл тэгэл цаашаа явсан байна. Баага олгосон бидний арын шин сургуулийн сүнс хайрангийн сүнсний стори 6 3 Lover Boy гэдэг хамгийн сайхан андгаа гэдэг кино байсан байна. Хайр хүлээсэн хавар, үүлэн сэтгэл хайрын домог бэрхшэгээ бүхлийн тойрог, гурван буусны тарчлаа. Бас аимшигын кинонууд манай залуучууд зүйлүүд ихээр хийж байна тийм. Бас нөгөө нэг хийц чанарч нэлээд сайжирч байгаа даа аимшигын киноны бол яг урд нөгөө зарим хүмүүс нөө баг энэ чи инээдэн байна гэдэг байсан болоо. Бас аимшигын кино яг жанраа бас баримталж нэлээд хийгээд байгаа залуучууд байна. Бас чанар нэлээд сайжирсан байна гэж харж байна. Амьдралын хүртэх хув заяа золиос өмдийн бүрэх зам гэдэг слогсчууд хамтарчсан кино цэвэрлэгээ гэх мэт 9 сар хүртэл надад нэг иймэрхүү мэдээлэл 9 сар нэлээдсэн. Тэгэл цаашаа дадаа эдэргээл явж байгаа юм байна л да. Энэ жил харин шинэ жилийн холбоотой кино орж ирсэн үү? Одоо нэг таны дэлгэснээр гарч байгаа Монгол Шинэ жилийн холбоотой кино театрын гараагүй Монгол киноны үед ийм кино контентууд хвчлэн бусад платформ руу видео шууд хараад байгаа тийм. Бүрэн хэмжээний киноны хувьд бол 31 дэх өдөр гэдэг хашаад контент биш тийм бүрэн хэмжээний кино. За сайхны кино байна. Шууд платформуд бол гарсан л гарсан байна тийм. Бас хайрын бэлэг гэдэг кино шүү дээ. Тэр яг шинэ жилтэй холбоотой байна.
ер нь ингэж шинжилэлтэй далимдуулахаар ингэж одоо нөгөө манайх ингэ сезон дайруулна, баяр дайруулна гэж ярьдаг шүү дээ. Тэгэж бас нэг ингэж кино хийгээд байгаа. Тэгээд тэр нь болохоор жоох нөгөө хугацаа давчуу одоо жишээ нь шинжлэхийн киног бол нэг сарын дотор ч юм уу зарим аим шиг кино минь одоо юу гэдэг ингэ сезон март царт ч юм уу тэгэж энэ ер нь хөгжил тийм хэрэгтэй. Яг арилжаал гэх байх л та. Яг зөв талаас нь нэг харах юм бол уг нь бас их одоо оновчтой зүйл. Гэхдээ уг нь мэдээж одоо за шинэ жилийн сэдвтэй киног 11 сард хийж эхлэх юм бол мэдээж болохгүй. Зөвхөн яг дараа жилийн одоо 25 оны 12 сарын одоо тэ нөгөө борлуулалтанд хийхээр бол 24 онд жилийн өмнө бэлтгэл хийгээд ингэ явах юм бол үнэхээр чанартай болно гэсэн үг л тэ. Тэгээд давчуу юу биш. Тэгэхээр ингээд бас л манай яг уран бүтээлчдүүд бол ингээд тийм арга заах биш. Яг ингээд сайн төлөвлөгөөтэй тэ. Тэр нэг бэлтгэл ажилтал хийх нь л одоо ерөөсөө стандарт л. Тийм ууны стандарт нь тийм л дээ. Тэгэнгүүт чи манайх нөгөө монголчлон гэдэг шиг легээс босчих гэлээ тийм. Өндөө нэг сууж байгаа л бараг санаагаа яриад тэгэл сарын дотор гэсэн машиндаа л. Яг ийм сэдвчсэн кинонууд ингээд ашигтай яваад байхад за энэ чинь бас ийм энэ анхаарал хандуулж болох юм байна гэдэг одоо дараа жилийн төлөвлөгөөнд оруулж байгаа тийм. Тэр талаасаа л ер нь хэрэгтэй гэсэн үг. Ер нь оновчтой л доо. Үнэхээр ингээд угаасаа киноны борлуулалтанд юу нөлөөлдөг вэ гэхээр ингээд тэр хүний нэг бас одоо үзэгчийн сонирхол байна тийм. Яг нэг сэдвт таарахад бол угаасаа яг ямар кино үзэх вэ сонголтоо хийхэд чинь тухайн яг цаг үеийн сэдвч юм уу байж байгаа. Яг нь яг баярслал хүмүүс амралтын өдрүүд бас арай орцсож таардаг. Гэр бүлээрээ зааны сайхан контент үзчих, кино үзчих гээл. Тэгээд сонголт нь угаасаа нэг 2-3 юм байхад тэр бол чанартай баг хамаагүй шууд үзээд баг хүчээрч юм. Тийм юмнууд байна л да. Энэ яг нь зах зээл байгаа. Тэгээд бас хүмүүс үзээд байгаа болохоор хийгдэл байгаа байна л да. Ашиг олоод байгаа болохоор тийм. Тэгснээс бүгд шатаад байсан бол гэхдээ харьцангуй багасчлаа те яг иймэрхүү алтуурны контент одоо шууд хэлчих болно шүү те. Тийм ээ те. Үнэн юм бол үнээр л хэрэгтэй. Тэгээ багасч байгаа кортизол бас нэлээд шахтаалах шиг байна те. Алфа чанарчаалах шиг байна. Тэгээд кино театрын үед нэг Монгол зөрөгтхаас Монгол кино гадаад киноны харьцааг одоо та нар яаж баримталж хэлцээд байгаа. Одоо жишээ нь ингээд сард 4-5 кино очлоо эсвэл 10 кино очлоо гэж хэлдэг шүү дээ цаган дээрээ тий. Энэ дээр одоо зохицуулт ямар байх вэ? Одоо чинь 10 киноноос 10-ыг авах боломжтой юу сард Монгол кино? Эсвэл 5-ын чинь шүүж авах уу? Кино театрууд 7 хоногт нэг Монгол кино нээлттэй хийгээ гэсэн юм бодлого өгч ажиллаж байгаа. Сард 3 гэсэн үг юм шүү. Сард 4 тий. Сард 4-5 кино гэсэн бодлого өгч ажиллаж байгаа. Гадаад киноны хувьд бол нэлээд дистрибьютор байдаг. Тэр дистрибьютор нэг зэрэг олон киног яг нөгөө дэлхийн нийлэлтэй зүг гэдэг. Тэгэхээр дэлхийн яг эзэн гэж яг тэрний ихэд агуу тэр хоёрын агуу нийлдэл хийгээд явдаг. Жилдээ одоо ингээд 54 7 хоног байж байна. Тэгэхээр 50 гаруй Монгол кино нэг боломж нь байж байна. Тэгэхээр нөгөө талд нь энэ жил гэхэд 29 кино гарсан байна. Жилийн 12 сарын өөртөө 6 сард Монгол киноны нээлттэй Монгол киноны нийлүүлэлт байгаа. За үрдсэн 6 сард нь Монгол киноны нийлүүлэлт байхгүй. Одоо гаргая гэж одоо гаргах кино байхгүй. Өчиг гарч байгаа кинонууд үргэлжлээд хэзээ сараар гардаг. Байдал байгаа тийм. Сараар нь үзэх юм бол одоо 1-р сар, 3-р сар, 4-р сар, за тэгээд 8-9, 10 саруудад кино нээлттэй. 2-р сард нээлттэй кино нэхгүй. Одоо 6, 7, 8 сард кино нэхгүй. 12 сард бас кино нэхгүй. Тэгвэл энэ үед нь театрт үзэгч байгаа юу гэдэг нь байгаа. Жишээлбэл одоо Холливуудын хамгийн том тайтлууд Америкийн тусгай зохиолын баяраар
7 сард нээлттэй хийгээд Монголын зах зээлээс ямар ч асуудалгүй 100 гаруй мянган тасалбар болуулаад тэрбум баруун төгрөгийн орлого орчин тэгэхээр зуны 7-8 сард театрт үзэгч байж идэв. За жилийн 52 хоногт бол Монгол 52 Монгол кино бол их боломжтой. За яг ингээд театрууд бол 7 хоногт нэг л Монгол кино нэнэ гэдэг нь бол уг нь бол одоо тавчж байгаа биш харин нөгөө нэг юм дэмжиж байгаа юм байна. Хооронд нөхцөлдүүлэхгүй давхцуулахгүй одоо нөгөө үзэгчээ будаацлахгүй. Тэгэхэд зах зээлийн багтаамж нь бол болохоор одоо 50 сэдв байна гэж юм хараад байгаа шүү дээ. Тэгэхээр зөв яг нөгөө түрүүн чиний ярьдаг бол жанраараа бол хоорондоо бол үүсгэж одоо болохгүй. Үзэгчээ тэгж хуваахгүй боломжтой болохоор Тийм байна. одоо жил 50-аас жилүү Монгол кино бол театраар нэх хөрөнгөж. Яг зоригыг хэлж байгаа одоо ингээд энэ нөгөө нэг уламжлалт ясаар манайхан одоо ингээд 100 болоод жишээлбэл ерөөсөө кино хийдгүй хэрэг. Тийм. Бараг нэгдгүй нь болохоор яг Холливуудын кинонуудтай шууд харьцуулахад бол яг нарийн ярих юм бол тэд нар ч бас үзэгч бас будаацлагддаг тийм юм талтай болохоор тэн дээр нэг юм болд юм шүү. Яг ингээд нөгөө хаширсан тийм одоо шатлагдчих юм уу тийм үзэгдэл байдаг болохоор ингээд нэг юм хаширлаад бас Холливуудын том нээлттэй зэрэгцэж Болохгүй гэж тийм боломжтой юм шүү. Гэхдээ зүгээр яг ингээд нөгөө ер нь статистикаар харахад бол зөвхөн одоо тэнгис бол угаасаа Монгол кино бол хамгийн сайн дэмждэг тийм. Тэгэхэд яг тэнгисийн хувьд бол Монгол кино нь бол үнэхээр ингээд гадаад киноос хамгаалж чаддаг нь том давуу тал байгаа. Тэгэхээр зөвхөн юуны хувьд ингээд Монгол кинонууд ингээд олон байгаад тэр нь бол сайн чанартай байх юм бол үзэгчийнхээ хэрэгцээг нэг хангаж авч явах бол Холливуудын кинотой бол өсөлтөд бүрэн чадвартай гэдгийг бол яг тоогоор харуулдаг юм шүү дээ. Тэрнээс уг нь бол айх хэсгүү. Тэр нь санаа зовх биш. Одоо киноны чанартай. Тэгээд яг энэ киноныхоо одоо ингээд үзэгчтэй татаж чадах тэр нөгөө нөхцөлтэй дэд анхаарна. Тэр нь бол зөвхөн киноны чанараас гадна бол бас маркетингийн чанар байгаа даа шүү дээ. Тийм. Чиний гоё кино байгаад тэрийг ингээд хүнд хүргэж одоо гоё кино шүү гэдгээр мэдээлэл хүргэж чадахгүй бас хүн үзэгч тэрийг ойлгохгүй. Тэгээд яг үнэхээр эхний 7 хоног бол маш чухал байдаг. Тэгээд эхний 7 хоногт одоо ингээд сайн давуулгаалж чадахгүй бол тэгээд тэрийг алдчихад байдаг гэсэн үг тийм. Энэ дээр л ер нь нэлээд анхаарах хэрэгтэй. Одоо чинь тэнгисийн өмнөд үзэгчд гэж ярил одоо чи ковид боллоо тэрний дараас одоо буцаад балансаа юм барьж байна. Нийт үзэгчдийн тоо. За дэлхийн зах зээл дээр театрын зах зээл дээр ковидын өмнө 42.3 одоо биллион долларын орлого бокс офисаар дамжуулаад олдог байсан бол ковидын үед энэ 40% хүртэл унаад тэгээд өнөөдрийн хүртэл ковидын өмнөх үедээ сэргэж чадаагүй гэтэл Монголын кино театрын зах зээл дээр ковидын өмнө ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн орлуулалт хийдэг байсан. Жилдөө тийм жилдээ театрууд нэлээд 20 гаруй тэрбум орлуулалт хийдэг байсан бол ковидын дараагаас ковидын өмнөхөө аль хэзээ даваад одоо энэ жил гэдэг баг 30 орчим тэрбум төгрөгийн орлуулалт хийсэн. За энэ богино хугацаанд ковидын өмнөхөөс ч илүү өсөлттэй байгаа шалтгаан нь тэгэхээр Монгол улсын театрын зах зээл дээр гадаад киноноос илүү одоо дотоодын өрөм бүтээлээ илүү сонгож үздэг. Дотоодын бүтээлч эндийн киноны нийлүүлэлт чанар сайжирч байна. Дээрээс нь одоо театрын тоо, дэлгэцийн тоо, суудлын тоо нэмж байна. Ковидын өмнөөс ч илүү ашиг орлоготой. Тэгээд жил ирэх тусам өсөж байгаа ийм үзүүлэлт харагдаж байна. Тэгээ ер нь бол тэгвэл кино театруудын одоо юу суудлын тоо үзэгчдийн тоо хангалттай л байгаа
бүртэмжтэй тий киногоор одоо бараг л кинонд дутаад байгаа гэж ярьж шүү дээ. Таны ярианаас ажиглахдаа тий. Одоо ковидоос өмнөх киноны тасалбарын нэгжийн үн гэдэг бол одоо бол нэмэгдсэн байгаа тий. Ер нь бол баг зэрэг нэмэгдсэн. Ер нь зах зээлээ уялдаад явж байгаа юм. Тийм театруудын тасалбарын үн инфляцаар дагаад баг зэрэг нэмэгдээд явж байгаа боловч долларт шийдвэрлээд үзэх юм бол Монгол улсаас сүүлийн 10 жил тогтвортойгоор тасалбарын 2.5 доллар. Театрууд шинэ техник технологи нэвтрүүлээд лазер проектор, IMAX формат, Dolby Atmos формат, Duca технологи нэвтрүүлээд мөн одоо VIP техник хагас люкс суудал хэдийн одоо үзэгчдэд илүү их тав тух санал болгосон үйлчлэгээнүүд санал болгож тэргээрээ дамжуулаад бас одоо илүү ялгаатай байдлаар илүү бас өндөр үнээр илүү тав тух кино үзэх юм боломжийг бүртгүүлсэн юм шинжилгээг хийж ажиллаж байна. Тэнгис кино театрын хувьд энэ жил бид бүх техникийнхаа проектуудыг бүрэн шинжилгээд лазер технологи шийдвэрлсэн програм оруулалт хийлээ. Лазер проектор лампны хожим бол кино театрын проекторууд одоо дотроо ламптай. Тэгэхээр энэ ашиглалтын хугацаатай хугацаанд дуусахаар гэрлийнхэн шатлан буураад тэгээд богино хугацаанд сольж явах хэрэгтэй. Айдаг үнийн утга өндөртэй байдаг бол лазер технологи нэвтэрснээрээ 40 мянган цаг буюу ойролцоогоор 4-5 жил ямар ч одоо тэгж ламп солих шаардлагагүй. Ингэснээрээ нэгдүгээр эдийн засгийн хувьд их хэрэгтэй тогтцоолохын зах зээл бага. Тэгээд хог хаягдал үүсэхгүй ийм технологи кино театрын шийдэж байна. Киноны тасалбарын хувьд та одоо нэг уран бүтээлчтэй, кино уран бүтээлчтэй нэг одоо тасалбарын үн 50-50 байгаа шүү дээ. Энэний талаар та яриач. Одоо кино театрт гадаад кино байна уу, дотоод кино байна уу? Ялгаа байхгүй нэгэн ижил болоотынхаа орлогоо 50-50% хуваах ийм нөхцөлтөөр кино гаргадаг. Энэ бол яг одоо дэлхий дээр тогтчихсон стандарт жишээ. Альч улсын кино, альч улсын театрт гарсан энэ зарчмаар явдаг. Дэлхийн жишээ тий дэлхийд ч 50-50-аар хувааж авдаг бол Монголд ч гэсэн 50-50 гадаад кино Монгол кино ялгаагүй л тасалбарын 50-50 уран бүтээлч 50, кино театр 50 авч байгаа шүү гэдгийг ахиж сануулъя. Тий. Тэгээд кино театр гол кино театрын гол орлого нь тасалбараасаа байдаггүй. Дагалдах бусад үйлчлэгээс ундаа попкорн, тоглоомын төвүүд, хоолны газрууд, талбайн түрээсэн бусад үйлчлэгээс нийт борлуулалтынхаа орлогын 70-аас дээш хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр яг театрын борлуулалтын орлогын өртөө 30% тасалбарын борлуулалтын орлого эзэлдэг гэхлээр тийм ээ. Хүмүүс ч бас нэг буруу ойлголттой шүү дээ. Энэ театрууд тий. Тасалбарын уран бүтээлч 50% бараг талын нөхцөл өөрсдөө хамаагийн авлаа гэдэг гэж яадаг. Асамдэр нэг тийм овож цотл олоод байгаа юм байхгүй байх шүү. Дээрээс тасалбараар бол нэмээд хэлэхэд бол ер нь тэр нэг олон улсын жишээ бол за 50-50 байт юм байна. Гэхдээ ингээд гадны театрууд болохоор бол яг тэр авж байгаа 50% бол маш их маркетинг хийдэг энэ төр бас тийм яриа байдаг. Тэгэхэд бол одоо яг тэгэхээр ингээд тэгжил фитнесийн төсөөлөл юм шүү. Тэгэхэд бол яг ингээд юуны хувьд бол яг олон улсын төвд жишгийг харах юм бол театрын сүлжээ бол тэр болгон реклам бол хийж өгдөггүй.
Тэр нь бол яг өөрсдийн байршуулах одоо тэр талбай юу юм тэр гэж хийдгүүл болохоос биш. Эсвэл заахтай зөвхөн яг зүрийн өмнөх тэр нөгөө нэг юм цаатгээд юм болох. Тэрийг л яг хийдэг. Яг тэр байдлаар бол одоо Монгол театрууд бол ажилдгаас гадна харин сошиал дээрээ бусад юугийн хувьд илүү ажилддаг. Тэгэхээр бол театруудаа бол нуулах, гоочлох тийм. За одоо ингэ шулаад байна гэсэн тэр ойлголт бол биш харин ч театруудтайгаа бол одоо хамтарч ажиллах нь бол гэж байна гэдгийг дахин хэлмээр л юм л тийм үү. Гэхдээ яг ингээд ийм буруу ойлголцлоос одоо тийм ингээд заастаа шулуулаад байна ингээд нөгөө хандлага буруу байгаа дахлаар ингээд ийм хамтын ажиллагаа бас ялтаатай байгаа юм байна. IPTV-ний харьцаа одоо 90 он болоо. Бас ялгаагүй ер нь ялгаагүй байна. Тэгээд яах вэ? Гэхдээ яг зөв яг IPTV зуул ингээд яг өөрийн бүтээгдэхүүнээ аваачаад ингээд тавихад бол ялгаагүй. нөгөө тухайн кинонд бол хөрөнгө оруулалт хийж байгаа бол мэдээж яг хөрөнгө оруулагч байдлаар бол хувийн өөрчлөлт хийдэг. Гаднаас авах эсвэл өөрсдөө продюсер кино гаргах тийм. Одоо ядуугаар тэр original синдром гэхээр бол тэр зөвхөн тухайн одоо нэг видео дээр нь явах нөхцөлтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр газар бол өөр платформ дээр энийг бол үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бол ингээд хөрөнгө оруулалт хэмжээ нь бол өөр байна л гэсэн үг л тийм. Ингээд магадгүй зарим энэ мэдээлэлээс тэр газрынх болох нэг 70-30-аар одоо гэрээ хийж юм гэдэг юм болохоор за ийм зүгээр өөрийн яг нь театртайгаа бол харьцуулах бол юм биш. За тухайн хөрөнгө оруулалтын бизнесийн одоо гэрээ хийлцсэн л нөхцөл шүү гэдэг нь бас зөв ойлгох хэрэгтэй. Тийм үү. Өөрөөр хэлбэл түрүү атмосфер иржсэн одоо түрүү би асуух гэж амарч. Монгол кинонуудын дууны одоо стандарт одоо яг шаардлага хүрч чадчих юм уу? Дуун дээр ер нь хүчлэх юм байна яаж байгаа. За кино театрууд нь бүгдээрээ Dolby Digital 5.1, 7.1 Atmos стандартын дагуу томилогдсон байдаг. Монгол кино дээр театраар гарах гэж байгаа бол хамгийн багтаа дууных нь 5.1 тийм. формат нь 5.1 математикс дэш 2K full HD 2K түнэс дэш гэсэн ийм шаардлага тавьж ажиллагаа. Энэ дээр бас сая үзлэг ярьсны асууж ерөнхийдөө нэг киноныг агуулгаар нь яг тиймэрхүү одоо жишээ та нар иймэрхүү кино гаргахгүй гэдэг юм уу тийм цензур байна. Цензурлах юм да. Эсвэл улаан цай муу киноч ирдэг юм уу тий. Яг кино бүтнээрээ За нар бол одоо утга агуулгын хувьд бол ямар нэг цензур тавьдаггүй. Тэгээд мэдээж тухайн киноны одоо тийм театр дээр гараад ямар шүү одоо борлуулалттай байх вэ тэр талаар бусад ижил төстэй кинонуудтай харьцуулаад маркетинг бизнесийн зөвлөгөө өгөөд ханаад эндээсээ одоо тухайн мөнгөч өөрсдөө аль платформоор хизээ яаж гарах вэ тэрийг шийдээд одоо гаргасан шийдвэрийг тэгээд хэлцтэй гаргаад энэ дээр нэг нэмээ зүгээр нэг хэлэхэд бол за яг театруудаас ер нь за яг тэнгисийн хувьд бол бусад театрууд авахгүйгээр одоо янз бүрийн одоо голөгдлоор байхад бол тэнгис бол харьцангуй маш төвлөр ханддаг. Гэхдээ нэг яг тэр нөгөө одоо авах байгаа театруудын хувьд бол бас бизнесийн байгууллага тийм. Тэгэхээр бол хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бол за ингээд дэлгэцийг нь одоо яг ингээд танхимыг нь бөглөөд борлуулахгүй кино одоо ингээд нөгөө танхимыг нь бөглөөд одоо борлуулалт хийж болох байсан цагийг нь бол ингээд алдагдaltaй байлгаад байна шүү дээ. Тэр талаасаа бол одоо тэр бизнесийн байгууллага шийдвэр гаргаж. Тэгэхээр энэ тэнгис бол энэ дээр харин заах одоо бид нар алдагдaltaй байсан ч гэсэн Монгол киногоонд боломж өгөхтэй юм байна гэж харж байна. За нөгөө талаар бас ингээд театрууд тэр тухайн кино голох шалтгаан нь юу гэхээр үнэхээр ийм дүрсний чанар одоо ингээд проектор нь нэлэгдсэн одоо сайн байдал бол үнэхээр тэр киноныхын дүрсний чанар нь маш муу байхад тэр киног бол ингээд өөр театруудаар явж хүн үзэхгүй нэг л театрт үзсэн. Тэгэхээр за юу гэдэг юм бэ нэг удаа нэг театрт орж ирээд нэг амар муу дүрстэй кино үзсэн чинь
тэр кино муу байсан гэж бол бодохгүй нөгөө театр муу байсан гэж бас ярьдаг юм. Одоо нөгөө хөв хүний нэг юм байна шүү дээ тийм. Моник тийм кино утсан ч гэсэн ёо тэр чинь бүр ингээд нүд цохолчмоор кино байлээ л гэж ярьж байгаа тэр театраа яриад байдаг нь л нөгөө бас сөргөөр нөлөөлдөг юм билээ л дээ. Тэгэхээр заахаа яг уран бүтээлчдэд сануулж хэлмээр юм юу гэхээр бол одоо театрынхан бол кино бол голноо. Гэхдээ одоо яг түрүү зоригоо хэлэхээр бол одоо агуулга яг цензурын хувьд бол ерөөсөө юм байдаг. Цензур дээр бол зүгээр хаа Монгол улсын бодлогын хувьд бол за нэг нэг насны англи гэж байгаа. Тийм үнэхээр ингээд яг юм эцгийн алдан малдахтай ч юм уу юм байхад бол тэрийг юм насны англилтанд тохируулаад за энийг бол хүүхдэд үзүүлж болохгүй мэн гэсэн л хязгаарлалт байгаа болохоос биш огт үзэгчдэд үзүүлж болохгүй гэсэн тийм бол англи бол байдаг. Яг ингээд энэ талаас нь яг бодолцоод үзэгчд одоо нөгөө үзэгчд гэнэ одоо нөгөө яг киночд маань болохоор бол за кино маань гологдож магадгүй шүү гэдэг ийм бас тооцоололтой бас байхгүй. За одоо тэгээд энэ бол миний уран бүтээлийн одоо уран сайхны шийдэл гээд бас юм байж болохгүй. Тэгэхээр дүрс муутай бол театр бол бас болох тийм нөхцөлтэй шүү. Додлол 2К тэгээд нэвтрэл сайтай тийм дүрс сайтай дуу сайтай байх хэрэгтэй. За тэгээд одоо амдар захлуугаа жоох яриа чиглүүлээ. Монголд одоо чинь киноны хөгжил бол одоо яалтчгүй продюсерийн ажиллагаатай продюсерийн системээр явахгүй бол бас хөгжил байхгүй гэдэг ойлгомжтой. Монголд яг энэ продюсерийн системд хэрэг хүчиж байна. За яг үнэхээр юм гэдэг чинь тэгэл одоо багаас л эхэлдэг. Тэгэхээр ингээд дөнгөжл хөгжиж байгаа гэж хэлэх юм зүйтэй байна. Яг продюсер гэхээр зөвхөн яг ингээд нийтийн ойлголт бол продюсер гэдэг нь киноны үйл ажиллагаа зохион байгуулдаг хүн гэхээс илүүтэйгээр яг та киноны санхүүжилт л босгодог. Одоо бараг л нэг төр хвчлэг гэж хардаг. Том алдаал юм л да. Тэгэхээр яг үнэхээр энэ киноны продюсер бол яг нарийн дээр ярих юм бол одоо найруулагч юм уу, жүжигч юм байна уу, тэр ялангуяа зураглаач одоо тэр арай албаныхаас хамаагүй илүү хамгийн ихнээс нь яваад хамгийн дуустал нь одоо хамт яддаг л хүн. Тэгэхээр хамгийн их цаг зарцсан. Хамгийн их одоо бие сэтгэлээ зөвлөдөг л хүн продюсер л аав л да. Тэгвэл одоо яг найруулагчийн хувьд бол баг за тэр зохиолоос ажиллаж ирсэн ч гэсэн нөлөөлгөөс хойш бол бараг оролцохгүй байх жишээ. Тэр урдуулт бол бараг тэрэнд нөлөөгүй шахуултай байхад одоо зураглаач бол бүр ойлгомжтой. Зөвхөн толгойд хэсэгэл ажиллахад заах мэдээж урд нуусны жоох ажиллагаа байна. Тэгэхэд тэр талаасаа бол ийм яг мэрэгжлийн продюсерүүд бол үнэхээр дутмаг байна. За санхүүжүүлэгч продюсерүүд бол бас одоо мэрсэр давж байна. Үнэхээр энэ чинь бас кино урлагийн маань бас хэмжээний бизнес болсон тийм ашиг арилжааны хувьд бол бас гайгүй тийм хандлагатай бизнес болоод байгаа болохоор санхүүжүүлэгчид бол болчихж байна. Харин одоо ажиллагааг нь бол анхнаасаа одоо ингээд за ямар үзэгчдийн ямар сонирхол татах одоо энэ сэдвтэй жанртай байх уу, ямар агуулга одоо байх уу гэдгээс ихсүүлээд энэ продюсерийн ажиллагаа хийж байна л да. Хол явахын тулд бол олон продюсертай болох хэрэгтэй байна. Олон улсын түвшинд ажилладаг тийм стандартуудыг ойлгосон байх хэрэгтэй байна. Зарайхтай зөв хийх юм зөндөө байна. Тийм байна тийм үү. Одоо манайхан ч нэг мөнчгөрөөрөө л өөрсдөө л зүтгэж идэв шүү дээ. Одоо нэг найруулагч гэдэг юм уу. Зураглаач нар одоо нийлхэл хоёр гуулаа нийлхэл заастай ингээд тэр таньдаг одоо нэг албан байгууллагуудын хаалгыг хит татлаа гэдэг шиг юусэн мөнгө босгох гэдэг бол тасар том саад бэрхшээл киноны чанар нөгөө найруулагчийн зохиолоо бодоод нөгөө юу найруулга бодохгүйгээр мөнгөө яаж босгохгүй гэдэг дээр ерөөсөө хамаг тэрхэн ажиллаад ерөөсөө яг ялангуяа энэ уран бүтээлчтэй холбоотойгоор нэг юм хоёр зүйлийг л бүр анхааруулж хэлмээр санагддаг. За мөнгө босгох болон дараа нь киногоо зарах тал дээр бол яг манай ингээд киночд энийг бол нэг хүн хийж болно гэж боддог нэг том алтай шүү. Яг сайн уран бүтээлч бол яг нариндаа бол хамгийн муу бизнесмен гэдэг. Сайн бизнесмен одоо бол үнэхээр маш сайн уран бүтээлч байх боломжтой. Тэгэхээр зөвөр ингээд наазах нь гэрээгээ хийхэд бол найруулагч хүн бол одоо ямар арга чарга хэрэгжилж ийж гэрээнийхээ нөхцөлөө сайжруулах уу гэдэг талаар туршлага дутна. Яг ингээд гэрээн дээр гарсан одоо менежер хүн бол ялангуяа дистрибьюшн гэрээ хийхэд бол хамгийн давуу талтайгаар бол гэрээг нь хийгээд өгөх тийм
мэрэгжлийн хүн байхад тэр одоо яг найруулагч тэр киноны яг ингээд уран бүтээлч нь бол тийм хүнтэй бүр хамаагүй хувь одоо өндөр хувь амссан ч гэсэн өөрт нь илүү бол ашигтай байх боломж байдаг шүү гэдэг. Одоо ойлгож аваад энэ багийн ажил. Багийн ажил гэхлээр бол зөвхөн одоо ингээд яг уран бүтээлийн багаас гадна энэ зохион байгуулалтын багийн ажил гэдэг дээр ингээд анхаарах хэрэгтэй. За нөгөөд нь бол хэрэг продюсер тийм мөн ялгаагүй одоо ингээд мөнгө босгож явахад одоо энэ чинь маш олон нөхцөл байна. Энд дээр ч гэсэн ингээд яг ингээд найруулагч нь өөрөө ингээд мэдээж яах өөрийнх нь одоо танил болсон өөр сарай энэ төр нэр хөндүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг ингээд энэ гүйцэтгэх ажлыг нь болохоор одоо продюсертэй болоод нэг ингээд хамтарч одоо хийх ажлыг нь одоо мэрэгжлийн хүндэнд даатгах юм бол илүү үр дүнтэй байх шүү. Тэгэхээр ингээд нэг за нэгдүгээрт бол тийм хүмүүсүүд нь ховор байна. Хоёрдугаарт бол бас нэг манайхны нэг юм буруу сэтгэлгээл одоо бизнес биш сэтгэлгээл байгаа юм л да. Одоо би ингээ ганцаараа хийх юм бол илүү ашиг болно гэж харамч хүн хоёр төлнө гэдэг л. Тэгэхээр чинь зүгээр ингээд яг одны статистик харахад бол за Монгол кино бол 300 мянган үзэлт бол хийх боломжтой байна. Одоо энэ бий чинь дундаж кино бол ядаж нэг тэрний талд нь бол байна. 150 мянган үзэлт бол байх боломжтой. Тэгэхээр яг энэ одоо яг дунджаасаа бол дээгүр байдаг кино бол маш цөөхөн байна. Тэгэхээр ихэнх нь бол энэс доогоор яваад байгаа нь болохоор өсөн зохион байгуулалт ажиллаад дээр л алдаад байна. Тэгэхээр сайн мэрэгжлийн одоо нэг нь борлуулалтын сайн мэрэгжлийн хүн нөгөөх нь болохоор зохион байгуулалтын мэрэгжлийн хүн байхад тэр уран бүтээлч нь одоо сайн киногоо хийсэн байхад бол энэ 150-ын босгоо бол давах юм бол ч олсон орлого нь бол нэг бүгдийг өөрөө хийснээсээ тэр 150 хүрэхгүй байснасаа одоо тэр хоёрын ялгааг бол тоон дээр л үзүүлэхэд хангалттай байна гэж харагдаад байна л да. Тийм ээ. Манай яг уран бүтээлчнэр нэг тийм угаасаа дутагдлыг хэлдэг. Зөвхөн л уран бүтээлийн багаар бодоод одоо яг жүжигчтэй, яг уран бүтээл зурлагчтай эвлүүлэгчтэй тэр тодорхойл бодоод болсон чинь яг 100% гэж үзвэл уран бүтээлийн баг 50%, тэр борлуулалт маркетинг продюсерийн баг 50% байгаа байхгүй. Тийм ингэж энэ хоёр нийлж ижил одоо яг энэ зах зээл дээр ашигтай. Өөр өгөөжтэй олон уран бүтээлч чинь тэр хийсэн юмаа сайн ашигласаа гадна нийгэм одоо үзэгчдэд түгээж тэр бас нэг зорилго биелүүлэх гэдэг нь шүү дээ. Сайн нэгээр нь сайн дагуулах гэдэг юм одоо юу гэдэг. Тэр уран бүтээлтэй ямар агуулгатай байгаа юм. Гол нь чи ингээд хоёр одоо нэг сумаар хоёр тулаа боддог гэдэг шиг юм байгаа даа. Тэгээ энийг бас ойлгож. Яг магадгүй зүгээр яг одоо бас ингээд юунаас харахад том зургаар харахад бол энийг дутагдал нь бол манай боловсролын системд байх шиг байна. Яг кино урлагийн сургуулиуд болохоор бол энийг нь анханаас нь одоо дөнгөж яг кино сонирхож байгаа кино үйлдвэрлэлд орж байгаа хүмүүст бол энийг анханаас хилээд өгвөл энд бол чиний орох ажил бол ийм байдаг. Энэ ажлаа бол өөр хүнээр даатгах хэрэгтэй гэдэг. Яг анханаас нь хилээд өгвөл энэ талаасаа чиглэлээ зөв авчих юм шиг юм л тийм. Тийм болохоор зүгээр яг кино урлагийн сургуулиудад бол энэ тал дээр за шууд ингээд нэг продюсерын ангилт нэрхтэй болно биш. Ингээд уран бүтээлчдтэй нэг нь анханаас нь зүгээр ингээд ядаж чиглэл өгөөч яа гэж тийм. Ажиллагаа ийм дөрөв зарчим ингэж явах хэрэгтэй шүү гэдэг юм асаа суулгаж өгч юм байна тийм. За яг одоо жишээлбэл нэг хүний театр гээд одоо зургийн чавал найруулаад өөрөө жүжиглээд байхад бол муу байна гэдгийг одоо хэлээд байгаатай адилхан. Мөн ялгаагүй одоо нэг хүний бизнес болчиход байна л гэсэн үг тийм. Энийг нь бас одоо яг кино урлаг кино бизнес хоёрыг нь дотор нь бас ангилаач яа гэж байна. Зарим юм хэлчихсэн. Тийм. Кино маань нэг талаас бүтээл, нөгөө талаас бүтээгдэхүүн. Ингээд тасалбар зараад борлуулалт хийх гэж байгаа бол бүтээгдэхүүн болно. Бүтээгдэхүүний борлуулалт хийх юм бол энэ дээр маркетинг гэх мэт юм одоо бусад мэргэжлийн ур чадвар шаардлагатай болно. Тэгэхээр бүтээл хийхээс гадна бүтээлийн чанар сайн байхаас гадна дахиад энэ бүтээгдэхүүнийхээ борлуулалтын дээрээ анхаарал хэмжээд ажиллаж ээж одоо энэ зах зээл дээр амжилттай болно. Театрт кино гарах хугацаа маш богинохон байдаг. 7 хоног болгон шинэ кинонууд нээлттэй хийж байдаг. Энэ 7 хоног нээлттэй хийлээ гэхэд дараагийн 7 хоног нэг кино нээлттэй хийгээд ороод байна. Тэрний дараагийн 7 хоног 2 7 хоногийн дараа ингээд 1-2 Монгол кино
3-5 гадаад кино нээлт хийчихээр 2-7 хоногийн дараа тэр кино маань хуучин кино болоод өрчдөг гэсэн. Тэгэхээр энэ богинохон хугацаа сар гаруйны хугацаанд л борлуулах гэж байгаа учраас тэр борлуулалтаа хийхэд бол урьдчилаад маркетинг нь сарыг түүнээс өмнө эхэлчихсэн байх хэрэгтэй. Тэгээд яг гарч явах театрт нийгэм өгөх маркетинг, яг гарч явах юм маркетинг гэх одоо тусдаа арга барилуудыг маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглаж борлуулалтаа хийх хэрэгтэй. Одоо продюсер ч юм уу маркетингийн баггүйгээр ажиллаж бүтээл хичнээн чанартай бүтээл хийгдсэн байсан ч гэсэн үзэгчдэд олон нийтэд тэр мэдээлэл хүрч амжихгүй байгаад харамсалтай ашиг орлого бага болох ийм тохиолдлууд зөндөө гараад идэг. Үзэгч нь байгаад тасалбар зарж байгаа тохиолдолд хэдэн сарч өөрчлөлт гарах боломжтой. Хэрвээ үзэгч байхгүй, тасалбар борлуулахгүй байх юм бол хэдхэн хоног гэж гарах тохиолдлууд үүсдэг. Цагийн хувьд нь яаж вэ? Одоо ашигтай цаг гэж байгаа шүү дээ. Оргил цаг гэж байгаа тийм. Сайн үзээд ивэл оргил цаг дээр байгаад байна л гэсэн үг тийм. Муу үзээд ивэл шахтаа явах гэсэн үг. За театрт кино гарахдаа нэг танхимд өглөөнөөс орой болтол араасаа нэг танхимд 6 удаа кино гарч амжина гэсэн. 6 үзлээ 6 удаа гарч амжина гэсэн. За тэгэхээр нэгэн зэрэг театрт 8-аас 15 кино нэгэн зэрэг гарч идэг. Тэгэхээр одоо 2 кино зэрэг гарч илээ гэж бодвол за нэгэн нэлгэцтэй театр байлаа гэж бодъё тийм. Тэгвэл яг тухайн 2 кино 3 цаг нийлээд 6 удаа гарах нь шүү дээ. 3 кино зэрэг гарч явах юм бол тэгвэл 2 цаг л орогдохоос арга байхгүй болчихно тийм. 2 удаа нийлжлээд араасаа гарнаа гэсэн. За тэгвэл 4 кино зэрэг гарвал юу болох вэ? 6 удаа гарахын тулд 2 нь 2 удаа 2 нь 1 удаа гарахаас аргагүй болсон. Хин нь 2 удаа гараад хин 1 удаа гарах вэ гэхлээр хин маркетингаа сайн хийгээд үзэгчийг татаж чадсан кино гарахны. Тэгээд дараагийн 7 хоногт нь шинэ кино ороод ирэхээр тэр шинэ кино өмнө нь гарч байгаа киноныхаа цагийг аваад ондод гардаг гэсэн үг тийм. Тэгээд кино нээснээс хойш дараагийн 7 хоногт өөр шинэ кино ороод ирлээ. Тэр кино ихсэн гарахын тулд одоо гарч байгаа киноны цаг буюу эхлээд бэлтээ хийсэн 7 хоногт гарсан цагаас чинь аваад ондоо шинэ кино гарна гэсэн. Тэгээд үзэгчээ татаж чадахгүй, маркетингээ хийж чадахгүй байгаа тохиолдолд тийм кино бусад кино цагуудаа алдаад тэгээд цаггүй болохоор бизнес журнаа гэсэн ийм л энгийн зарчим шудраг яг юуны зураад явж байгаа. Тэгснээс тарил тал мал гээд энэ кино байлгаад юм гэсэн юм байхгүй шүү дээ. Одоо түрүү хэлсэн одоо театр ч бас бизнес юм байна. Тэгэхээр ингээд одоо үр ашигтай үйл ажиллагааныхаа цагаа бол үр ашигтай өгөх хэрэгтэй. Тэгэхээр ялчгүй одоо илүү сайн зарагдаж байгаа л одоо киног одоо танхим бол мөн ялгаагүй сонирхолтой. Хаахан түрүүн чиний асуудаг ямар тохиолдолд яадаг вэ гэхээр ерөнхийдөө үзэлтийнх нь танхим дүүргэлтийн хувь л гэж заадаг. Тэгэхээр ингээд яг танхим дүүргэлтийн хувьдаа хүрэхгүй байвал тэр юмнээс нь бол ингэж энэ бол кино бол ашиггүй болж эхэлж байна гэж шийдвэр гарч ирэх гэсэн үг тийм. Өглөөгөр угаасаа бас гүйл байжтэй. Тэгэл та зам ганцаараач кино үзэх боломжтой байдаг тийм. Тэгэхээр юм бол за тэгээд буцаад хоёулаа нэг продюсерийн хэлсэн. Сүүлийн үед манайх одоо гадагшаа энэ фестивалуудад их ажилдаа оролцдог боллоо. Гадагшаараа бас гарцууд нэгдчихэв. Энэ дээр манай одоо продюсерийн баримтлах зөрчин чинь ирээдүйг та яаж харж байна? За яг одоо фестивал руу амжилттай явж өгсөн нь бол хэд хэдэн шалтгаан байна.
За номер 1-т болохоор бол за 22 онд кино урлагийн одоо дэмжих хууль гарч ирснээр бол урд нь бол ерөөсөө улсаас бол ямар ч нэг төрөгчийн даалгавар байдаг шүү дээ. Тэгэд бол одоо заас тодорхой хэмжээний мөнгө гаргаад тэр нь бол нөгөө тэр мөнгөөр бол одоо наадам руу явах боломж нь бол бүрдэж байна. За тэр замын зардагнаас гадна бол одоо кино танилцуулах за хэд хэдэн гайгүй наадмууд төр болох кино урлагийн зүйлс бол питчинг гэдэг зөвхөн байгуулсан. Тэрний үгээр бол ингээд гадны продюсерууд ирээд энэ Монгол киноны талаар бол мэдээлэл авахаас гадна үйл хийж бодож байна. За шинээр гарах тухайн кино ер нь наадамч бол зөвхөн нэг юм үздэг газар бол биш. Энэ бол кино борлуулалт бас одоо нэг том арга хэмжээ шүү дээ. Тэгэхээр тэрийг нь бол зохион байгуулахад бас өнөхөр ингээд улсын мөнгө хэмээр бол ямар үзүүлсэн гэж юм шүү дээ. Нөлөөлнө гэж харагдаад байна. Тэр 22 оноос хойш одоо яг урд киноны үсэлтүүд бол энэ дэр яг кино урлагийн зөвлөгийг хөрөх юм уулаад байдаг. Гэхдээ ингээд яг хийсэн үр дүнгийн ярих юм бол үнэхээр бас огон хугацаанд маш их ажил амжилсан байна юм л да. За хоёрдугаарт бол кино наадам гэхээр бол манайхан яг зүгээр нэг юу н анхаарах хэрэгтэй гэхээр бол ихэнх наадмууд бол ерөнхийдөө бол за арт чиглэлийн кинонууд байдаг гэж. Ер нь арт арилжаа гэж ялгахад хэцүүтэй томьёолох тийм. Тэгтэл яг нэг арилжааны бус кино гэдэг байдлаараа бол тийм боломжууд бол байдаг. Тэр дундаа бол огимжийн кинонууд тэгээ наадам бол маш их байдаг. Би шигээл ер нь бол яг залуучууд илүү төрхөө харж одоо явж явах хэрэгтэй байна. Тэгэхээр ингээд за одоо бүр 23 оныг бол ерөнхийдөө Монгол шинэ кино одоо киноны одоо шинэ давалгаа гэдэг юм нөхцөл бүрдүүлдэг гэж бол ярьж байна. Энэ бүгдэн дээр л яг боломжууд бол маш их нэгдэж байна. Гэхдээ нэг юм амар харамсалтай санагддаг юу гэхээр манай залуучууд бол нэг юм ялчгүй нэг дотроо хэдэн үе байгаа тийм. Нэг арай нэг гайгүй модель хийж байгаа одоо ингээд нэг одоо бүр хөгжүүлэн гэх юм цаашаа. Зурнууд үеийнх нь бол гадаад хэлний мэдлэг байна. Тэгэхээр ингээд яг модельээ гадагшаа яваад танилцуулъя гэхэд бол тэр чигээр үнэхээр дутуу байна. Уг нь бол хэл сурахад бол заавал ингээд юм төгс ярьдаг шаардлага бол юусэн байхгүй. Гадныхныг бол ер нь анзаарч ирсэн байна. Илээ хэзүү хазгаа ярьдаг ч гэсэн гол нөлөөтэй. Одоо үгийн баялаг сайтай одоо юу юм бол илэрхийлсэн байхад л бол хангалттай. Яг монголчуудын нэг юм тийм жоохон хичээнгүрдэг тийм зам байдаг шүү. Нэгэн л ийм амар гоо акцентгүй гоо ярьж чадахгүй бол бараг л тэр хэдийг ингээд сурахгүй байх одоо баг илүү үздэг. Тэгэхээр тэр бол их том буруу юм байна. За хатарч байсан хамаагүй чөлөөтэй ярьж байна. Одоо нэг юм одоо цэцэд бол чин төрлөх хэд биш болохоор бол заавал төгс ярьдаг байна. Мэдээж амар гоё ярьж яах гэдэг бол одоо том давуу тал юм л да. За тэгэхээр ингээд яг юм уран бүтээлээ бас ингээд хүлээн зөвшөөрөх сайн явж байгаа энэ залуучууд болохоор бол тэдэн хэлгүй байгаа тийм. Яг хэлтэй байгаа даа нэг цоошин үеийнхэн бол хараахан бүтээлээ бас гаргаж хэмжээгүй. Эсвэл үнэхээр туршлахгүй байна. За яг ингээд жишээд бол одоо Германы юуны сургууль одоо киноны сургууль бол найруулагчийн ангид бол 35-аас доош өсөлт нь авдаг. Тэгэхээр тэр яагаад гэж юм гэхээр ерөөсөө тэр хүний мэдээж одоо тийм амьдралын туршлага. Тийм ингээд кино одоо ингээд нэг бүтээл төрөх нэг юм амьдралын болон мэрэгжлийн туршлага бол хэрэгтэй юм гэж үзэж байна шүү дээ. Яг мэдээж бас одоо 10 эдтэй дэж байсан цоорцсон хүмүүс бол байна. Тэгэхээр тэр бол хаа сагвал тэр бол өссөн байгаа юм. Нийтлэг одоо ингээд яг уран бүтээлч болохын тулд амьдралын болон мэрэгжлийн туршлага сурах хэрэгтэй. Тэгэхээр тэр болт ингээд залуучууд маань бити шантраараа өөрийгөө хөгжүүлээд яваарай гэж хэлж байна. Тэр таны хэлдэг яг тэр бэрхшээл бол одоо манай яг урлагийнхан би яг бүх ерөнхийдөө бүх урлагийн салбарын тохиолдол байгаа ихний уусаа асуудал байна. Жүжигчд байна, дуучид байна одоо. Ерөөсөө бүгдээрээ хэлтэй өөрсдөө ойлгох төвшөнд хүрчүүл уран бүтээлчдийн яг тийм нэг хоо уран бүтээлчдийн тэр чанар бол бас тийм уран чадвар одоо сэтгэлээ жүжиглэх уран чадвар ч юм жүжигчдээр ярилдаг бас чадвараар байгаад байгаа. Тэгээд гол нөгөө бидний дундаад хан мөргөд байгаа юм ерөөсөө хэлний асуудал. Тэгээд нөгөө
Бэлтээ бэлтэр чинь гадагшаагаар ингээд цолхууд нэгдэж штэ. Одоо хүмүүстэй танилцаа гадуур урдтай хэвчтэй танилцаад те хамтартай ажиллах амар боломжууд байж үжигчд гэхэд Америкийн кино тоглох боломжууд байна. Энэ дээр бас яг нэг түрүү ярьсныгаа бас нэг жоохон нэмж өргөжүүлээд за үнэхээр ингээд сайн уран бүтээлч байна, сайн найруулагч байна, сайн жүжигч байна. Тэгэхээр бол хэлгүй байсан ч гэсэн яг хэлтэй хүнтэй хамтраач. Нөгөө л яг одоо хоо алцахгүй гэдэг зарчмаараач байна уу? Эсвэл одоо нөгөө нэг юм хэлгүй болохоор бол очиад хинч хэрэггүй мэн нэмэргүй мэн гэж яг ингэж бол өөрийгөө одоо нөгөө голох боломжоор ингэж өөрснөө хаах гэдэг юм байна. Энэ бол одоо тийм биш ээ. Энэ боломж бол өөрөөс саналтай гэдэг харилцаагаараа боломжийн аль хаалгын татах уу гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Тийм ээ. Уусаа нэг кино урлагч ер нь бол бид нэр яг барууны л одоо тоглоомоор тоглож байгаа гэсэн үг шүү дээ тий. Одоо барууныхан бүтээсэн барууны технологиг суурилсан тий. Тэгэхээр чи бидний үнэсэн юм бол биш шүү дээ. Тэгэхээр бид яг өөрсдийн тоглоомоор тоглохын тулд өөрсдийн сэтгэлийн өрсөлдөж өөрсдийн хэлийг хэлэх шаардлага уусаа. Одоо тэрхүү хэрэгцэл байгаа юм байна л та. Уусаа ер нь одоо яг миний баримтлагдаг зарчим бол за хэдийгээр ингээд Монголдоо бас нэлээд сайн борлуулалт хийгээд бол боломж бол байна. За 300 мянган одоо үзэлт буюу одоо 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байх ингээл боломжтой. Тийм. Гэхдээ л эн чинь бол 3 саяас гадна бол цааш одоо нэг 8 тэрбумний зах зээл байна. Яг гадагшаал гарах хэрэгтэй. Тэгэхээр ингээд Монгол кино бол ямар тохиолдолд гадагшаа гарч болох вэ гэхээр ингээд нэг үндсэндээ нэг хэдэн л зарчим байгаа. Тэр зарчмуудыг ингээд сураад авчих юм бол нээлттэй л байгаад идэм байна. Тэрийг ингээд судлах хэрэгтэй, суралцах хэрэгтэй тийм. Тэрнээр нь оролдоод одоо ингээд байх хэрэгтэй юм байна. Тэгээд локал продюсерийн юм дээр л чинь л да тэдрийг гадагшаа авч байгаа борлуулна гадны театруудад гарна гэдэг чинь локалны холбоос үүтэй тарил ингээд яг адилхан зарчим байдаг. Яг нөгөө багийн ажиллагаагаар өргөжүүлэх хэрэгтэй л гэсэн юм. Одоо харцангуй бас продюсерууд яг киног ингээд бас зах зээл байна, бизнесэнд байна, мөнгө иргэж ийн гэдэг нь олж харсан хүмүүс байх шиг байна тийм ээ. Тийм. Кино театрын менежментийн албаноос ингээд бокс офис зарладаг болсноор за энэ дугаар хэмжээний ашиг олох боломжтой бай. Хичнээн үзэгчид хүрэх боломжтой бай. Энэ мэдээллүүд нээлттэй болсон. Энэ дээр хүн шинжилгээ хийгээд бусад салбараас энэ салбар руу хөнгө орж ирэх бүрэн болцоотой болж хичнээн. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийчихвэл за ямар хэмжээний ашиг хүртэх боломжтой юм гэдэг нь нээлттэй болж ирсэн. Өмнө нь бол энэ мэдээлэл хаалттай байснаас болоод одоо 300 мэдээлэл одоо нэг бол одоо хит өдрөөр төсөөлт нэг бол одоо тэндүү баг байна гэж хардаг юм байсан. Ингэснээр одоо шинээр маш олон продюсинг компани продюсерууд энэ салбарт хөнгө оруулалт хийгээд ер нь одоо гадаадтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх ингээд зөвхөн дотоодын зах зээлээс ялгаагүй гадаадын зах зээлээс ч гэсэн олох ийм боломж бүтэж байна. Одоо чинь кино театрын ингээд хоёрын зүгээс харахад одоо жишээ нь ямар жанрын кино жоох дутагдaltaй Дотоод тийм дотоодод бид нэр орнод чинь иймэрхүү кино жоох дутагдаад шүү. Энэ тал руу кино хийвэл боломж байна шүү чинь. за эхлээд зөргөө яг статистик дээр суудаг хүний хувьд хэлсэн гэх тийм. Статистикээс харахад түрүүнд дурдлаа энэ оны хамгийн өндөр борлуулалттай киноныг хавдан 2 гадаад хөгжлийн кино гарсан. Хөгжлийн киноны хувьд бүх насныхан үздэг. Хөгж үздэг, төвчөөс үздэг, үздэг. Учраас энэ үзэгчийн хамрах хүрээ маш өргөн байдаг. Учраас өндөр ашиг олох бүрэн боломж байгаад байна. Тэгэхээр энэ дээр хамгийн дутагч байгаа. Хүүхдэд зориулсан кино. Хүүхдийн зах зээл бол их том биш тийм.
Таны хувьд Яг дотоодын зах зээлийн хувьд бол үнэхээр бас дутмаг байгаа одоо ингээд юу бол нэг том давуу тал нь одоо юу харагдаж байна гэхээр бол яг ингээд ийм нийгмийн киноноос ерөнхийдөө бол яг салж хэлсэн байна. Тэгээд яг ингээд энэ нөгөө тэр цаг үеийн бол ингээд бас өдөржээ. Тэгээд дараагийн одоо бол шатах бол үнэхээр харж ирж байна. Тэгэхээр яг тэр дараагийн юмнууд нь юу гэхээр бол мэдээж за яг одоо хамгийн түрүүнд орж ирж байгаа нь бол энэ аимшиг кинонууд. Харцангуй бас зардал багтай болдог. Үзэгч одоо өөрийн байнгын үзэгчтэй болоод байдаг. За тэрний дараа нь болохоор ингээд триллер болон одоо яг нэг жоохон тийм экшн тийм нэлээд тийм бас юм сэтгэл хөдлөл өндөртэй тийм кинонууд одоо яг хийгдэх боломжтой болж. За романтик драманууд бол ерөөсөө ингээд бүх цаг үеийн л топ. Тийм бас гэхдээ бас сударчлаа тий. За одоо дэлхийд бол энэ угаасаа одоо хайр бол мөнхийн сэдв. Тэгэхээр ингээд яг одоо романтик драма болон романтик комеди хоёр бол ингээд бүх цаг үед л ер нь зарагдаж байсан. Аль эртний грек үеэс л эхлээл одоо ч гэсэн бол мөнхийн сэдв. тий чанартай л их л асуудал. Монголд бас сүүлийн бас хийх багасаад юм гэдэг байна. За энэ гэхдээ нөгөө зохиолын төвшөндөө би бол тэгж л хараад байгаа нэг юм. Яг сайн зохиолоо бол гаргаж ирж чадахгүй. Уг нь яг та яг нэг үздэг зах зээл үзэгчдийн одоо хүрээлэл бол жил болгоо нэмэгддэг л болохоос шүү бас асуудаг. Яг одоо сүүлийн үеийн гоё хайрын кино ч юм яг гоё романтик драма бас ховор байх шиг. Угаасаа театрын хамгийн гол үзэгчдийн одоо яг нөгөө юу нь бол нөгөө хүрээлэл нь болохоор ингээд таргет нь бол угаасаа хосууд л гэдэг үстэй тийм. Тэгэхээр тэднэртэй зөрүүлсэн бүтээгдэхүүн бол үнэхээр өнгөлөг гэдэг зах зээл юм. Эсвэл тэрнээсээ гадна би зүгээр яг үнэхээр яг продюсер талаасаа хараад гадагшаа зах зээл гарах боломжтой өгөхлөр бол за манайхан хамгийн түрүүнд юу боддог вэ гэхээр ингээд түүхэн кино хийгээл Монгол түүхэн киногаар ингээд гадагшаа зах зээлээр алгаад өгнө л гэж их боддог. Тэгэхээр нэг талаараа одоо яг ингээд Монгол баатарлаг кино бол нөгөө гадны зах зээл дээр очиход бол бид нар бол нөгөө нэг эзлэн төрөм билгч байгаа. Тэгэхээр тийм кино ингээд бас орлуулахад хэцүү. Тэгэхээр бас нэг саяхнаас бол ерөөхдөө нэг юм шин санаа гарч ирээд одоо яг ингээд ийм боломж олдсон дэр нөгөө олон нийтэд хөргмөр байна тийм. Тэрний үгээр зөвмөлт киноны зах зээл бол монголчуудад бол их боломжтой юм байна. Яг зөвмөлт кино дотроо бол бас ингээд хэд хэдэн чиглэлүүд бол байдаг. Гэхдээ тэр нь яг юугаараа давуу талтай вэ гэхээр бол монголчуудын хийсэн зөвмөлт кино заавал одоо ингээд ийм нэг юм тухайн үндэсний юм ингээд ийм газар нутагтай холбоотой үгээр ингээд уягдахгүйгээр ер нь баригдахгүйгээр юм. Тийм зөвмөлт кино яг ялангуяа сансрын сэдвтэй зөвмөлт кино бол ерөөсөө ингээд олон улсын ингээд олон улс байтугай болоод нарны гарагийн хэмжээнд байгаа болохоор бол энэ бол сайн хийж чадвал энэ дээр нь бол харин Монгол нэг юм давуу онцлог одоо нэг өөрийн нэг юм одоо нүүдэлчин иргэншлийнхээ нэг юм давуу тал одоо тэр юм одоо чиг санаанууд оруулж ирэх юм бол бид нэр маш том зах зээл рүү бол орох боломжтой гэж харагдаж байна л дээ. Энд илүү анхаардаг л болмоор байна. Тийм зөвлөлт кино ер нь хийх одоо Монгол байхгүй шүү дээ. Тийм. Харин зөвлөлт киног яг нарийн ярих юм бол түүхэн киноноос бага зардлаар хийж байна. Мэдээж яг та ингийн яг орчин үеийн одоо драм юмнаас бол арай жоохон илүү өндөр нөгөө хэрэглэл нь бол энэ дээр бол магадгүй одоо ингээд нэг хэдэн сансрын хөлгөний нэг юм макет хийгээд тийм хойлоо нэг зарцсан байхад бол эргээд дахин ингээд ашиглаад бол ингээд үйлдвэрлэлийн зардал ч гэсэн бол хамаагүй буурах боломжтой л юм. Уустай хамгийн гоё санаа энэ. Уусаа дэлхийн нийтээр л зөвлөлт кинороо одоо шилжсэн байх тас. Ирээдүйн сансар хийгээд хахад бид нэр л уусаа байгаа юм аа хийгээл байж байгаа шүү дээ. Баримдаа л. Монголчууд бол харин зөвхөн араас нь хөөх биш. Ингээд юм төрөм ойноод нь гараад ирэх боломж нь яг одоо байна л гэж харна. Сэтгэлгээ бол байгаа тийм бид нарт бол. Боломж нь байна. Одоо зах зээлийн хандлага нь байна. Одоо гүйцэтгэлэл хэрэгтэй. Монгол зөвлөлт кино ярьсан нөгөө графикчд маань бас жоохон дутагдaltaй байгаа гэдэг. Кино график. За би бол харин эсрэгээр харддаг юм. Яг Монгол залуучуудын графикийн гүйцэтгэл бол өөрөөсөө хаач олгохдгоор.
техникч одоо болгодог. Одоо ингээд үзээс сайн компьютер бол одоо хаанч байсан л болгодог шүү дээ. Тэгээ бол нэг Америкт байгаа компьютер нь одоо бол манайхаас илүү өнө гэж бол байхгүй. Яг цаг үеийн нэг юм жоохон хамгийн сүүлийн үеийнхийг нь авч гин үү, хамгийн сүүлийн програмыг судалж гин үү гэдэг дээр нь болохоос биш юу бол техникийн төвшнгөр бол нэг хоцрохгүй. За яг саяныхыг санахад бол энэ дээр жишээ санахад жишээлбэл одоо солонгосын нөгөө нэг Оскар авсан Парасайтыг болохоор ямар одоо хуучны энэ дээр програмдаар өгсөрсөн гэж байна шүү дээ. Дөрөөсөө ингээд юм заавал сүүлийн үеийн одоо учиргүй амар тийм эдитинг програм болоод байх шаардлага байхгүй. Тухайн өвлөлөгч нь одоо дассан сурсан байсан уу? Ямар ч байсан тэр энэ заавал сүүлийн үеийн технологи энэ бол шаардлагатай байгаад хуучны нь гологдоод энэ сайн кино хийхэд шаардлага хангахгүй гэсэн бол юм байдаг юм байна. Тэгээ Парасайтыг бол яг нөө павильон яг тэр байшингийн хэсгүүдийг оруулаад тэгээд дандаа хослол график оруулж цоолж авсан гэсэн зургууд байна. Тэгэхээр зөвхөн яг графикийн хувьд бол яг энэ Монгол залуучуудын ур чадвар үнэхээр ингээд хааж болгохгүй. Харин бол яг захиалгын хэмжээ байна. Олон улсын үнэлгээний хувьд бол бас л одоо ингээд тутмаг байна юм тий. Тиймэрхүү нэг зохион байгуулалтын аюу байгуулахаас биш яг ингээд аяас болон техникийн нөхцөл төр бол манайхан бол харин ч дутхгүй л гэж би бол хардаг. Яг процесс яг нөө үйлдвэрлэл дээр гараад ирэх жоохон туршлага дутах байх. Яг нөө тэр манайхан ч олон бүрийн хэмжээний кинонууд гэж хосолж цоолж авах туршлага болоод байгаадаа дутмаг байна шүү дээ. Яг зураачийн ажил гэдэг тэр зураглаач операторуудын асуудал бас их орж ирэх байна. Жүжигчдийн жүжигч маань бас хэмлэр жүжиглэх одоо хам дээр жүжиглэж бас энэ арга ажиллагаа бас сайн хэцүү байна. Энийг яг одоо тэр motion effect яг энэ ажиллагаас бас орж ирмээр л байгаа юм байна. Мэргэжилтүүд яг суралт юм аа. Тэгээ motion capture энэ төр бол манайд бас хийдэг болцсон байлээ шүү дээ. Одоо энэ станц залуучуудын хувьд бол ялангуяа бол хийдэг болцсон байгаа тийм. Нацэг дурж байгаа одоо их зохиолч нацэг дурж байгаа ингээд дод шүлгээр бас ингээд нэгэн графиктай тийм бас яг ингээд motion capture хийгээд яг орон зайг ингээд цаг юм нөгөө юунуудаар маркераар тэмдэглээд цаана ингээд орон зайг хөдөлгөж энэ гэсэн бол одоо гүйцэтгэл унаад хийж болж байна. Хийж байна. Тийм. Тэр бол өөр сэтгэлгээний л асуудал болохоос биш бол техникийн боломж бол нээлттэй байна. Мэдээж туршлага суух хэрэгтэй. Тийм хэд хийгээд үзэхэд галт орчин галт орно гэж байдаг да тий. Одоо гэрэл сүдрээ тавиад сурчдаг яг тэр мош капчертай ажиллаа сурчих гэдэг чинь бас ажиллагаа технологи байгаа л та тийм тэрийг бас сайн нэвтрүүлмээр л залуучуудаа бас одоо яг гоё шинэ үеийн залуучуудыг тийшээ бас анхаарлаа төвлөрүүлээрэй гэсэн юм байна. Шинэ юм сурахад бол бас л нөгөө нэг хэлний энийг бэрхшээл байгаа тийм. Тэрнээс гадна бол гадны юм сургалтууд бол заавал одоо тэнд очиж сурах шаардлага байхгүй. Онлайнаас сурдаг бол боломж маш их нэгдсэн байна. Яг энэ дээр нь бол ингээд хамтраад за хамаагүй хэлгүй байсан ч бол хамаагүй дундаа одоо ингээд нэг нэг бүлэг залуучууд суугаад дундаа нэг орчуулагчтай ингээд хичээл хамрагдаад байж бол онлайн сургалтын нэг давуу тал нь өмнөх хэмдрүүлэхээс гадна бол одоо нөгөө за нэг аккаунт авч аваад тэрнгөөр бол 4-5 сурахад бол 4-5 дахин л шалтгаалсан чинь хуваарлж шүү дээ. Тэрийг бол цаанаа ч гэсэн бол тэрийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ганцхан шаардлагын юу гэхээр бол нэг аккаунтаар нэгээс сертификат өгнө. Бус нь бол яг аль бусаар хүлээн зөвшөөрөгдөөгүй. Гэхдээ тэдний олсон мэдлэг бол одоо хаашаа залуу болохгүй шүү дээ. Тийм ээ. Гадруу ярьжсэн. Би бас одоо нэг юм кино зохиолын сургалтууд, үгс шүүлтийн сургалтууд, гэрэл тавилтын сургалтууд гэдэг энэ залуу уран бүтээлчдийн дэмжиж байгаа сургалтууд бас их болж байгаа тийм. Залуу уран бүтээлчдийн өөрсдөө л яг мэдээлэлээс хоцрохгүй өөрсдөө тэр сурах гэсэн юмныхаа араас хөөцөлтүүд хаана юу болж юм ямар ингээд сургалтууд хийгдэж байна, ямар мэргэжлийн хүмүүс байна гэдгийг судлаад үзүүлээ. Сургалтууд их явж байгаа шүү. Дээр нь бас юм питчинг гэдэг ингэ яваад байгаа. Одоо чинь сая 11 сар боллоо. Ирэх жил одоо хэд сар болох уу? Хэдэн удаа болох уу? Ямар одоо стандартаар яаж одоо уран бүтээлчдийг оролцуулах вэ? Талаар та хэлэх гэж. Гэхдээ зөөр жилдээ ганц удаа хийдэг бол яагаад ч харин баалаад шүү дээ. Тэр үзээр яг ядаж өдрөд нэг ч юм ингээд нэг юм хомогдгол байл гэсэн санаа байна. Энэ дээр гол нь яг питчингийн гол
ач холбогдлын юу гэхээр бол түрүү зөвхөн ингээд ийм юунаас гадна одоо ийм кино төслөд танилцуулдаг тийм аргачлал одоо ингээд ийм идэвхжил явагдахаас гадна бол тэгэхээр ийм кино зохиолын сан үүсгэх юм. За. Тэгэхээр ингээд за тухайн бичиг дээр бол за хүнд тоогдож одоо ингээд одоо нэг бүтээл болох дараагийн шатанд ороогүй ч гэсэн тэр бол ингээд нэг юм архив болж байна тийм. Тэгэхээр дараагийн продюсерүүд бол ингээд ийм зохиолын нөөц гарч ирж байна. Магадгүй тэр үед нь яг цаг үеийн болоогүй байсан ч гэсэн дараа жил ч юм уу дараа сард ч юм уу тийм тэр хэрэгцээ гарч ирээд байхад бол тийм мэдээлэл сан бол дутгч байна. За нэр бас нэмээд хэлэхэд бол яг энэ бичигтэй холбоотой ер нь зохиол танилцуулгатай киноны санаатай холбоотой бол баян гардаг нэг юм айдас юу гэхээр бол за би санаагаа алдчихсан. Тийм тэгэхээр ингээд яг хэцүү гэдэг тийм. Тэгэхээр яг энэ жилийн пижн дээр бол нэг маш том ахиц гаргасан юм гэхээр бол ийм кино зохиолыг бол юунд танилцуулснаар шууд одоо энэ юм чи хангалтанд авч байгаа. Ийм арга хэмжээг нь бол авсан. Тэгэхээр copyright гэдэг маань ингээд сайтн дээр бол шууд тэр мэдээллийн юм бол одоо мэдээллийн бааз үсэд энэ дээр нь одоо тухайн одоо бичгээр танилцуулсан санааг бол автоматар энэ тэр дугаар олгогдоод энэ одоо юуны дагуу тэр дугаараар бол дараа нь шалгахад бол энэ зохиол бол тэдэн сарын тэдэнд бол танилцуулагдсан юм байна. Тэгэхээр энэ бол оюун юмчийн хамгаалтанд автоматар орсон юм байна гэдэг нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр ингээд яг санаагаа танилцуулаад за энэ миний санааг хүн хулгайлчих вэ гэсэн тийм айдас одоо байгаа бол энэ бичэн дээр танилцуулснаар дараа нь одоо энэ санааг нь үнэхээр ингээд тохиол аваад ашигласан бол ойн чинь тэр үе танилцуулагдсан зохиол байна. Тэгэхээр бол одоо энийхэн дагуу бол энэ юм чинь одоо хуулийн дагуу бол энийг зөвшөөрдгүйгээр авч хэрэгсэн бол хариуцлага их тийм нөхцөл үүсэж байна гэсэн. Галч эдикийн хувьд ч гэсэн тийм энэ чинь тэр бичгээр танилцуулаад ингээд яатсан зохиол энэ дэр ингээд орцсон байна. Бас эдикгүй шүү дээ. Тэгвэл зүгээр хамаагаа хойшлоо ярьж байгаа би санаагаа та яатсан бол бас яг нэг бэлэг танил гомднугээс олон хүн бол мэдэхгүй байхгүй. Ядаж тэнд нэг 20-30 хүний дунд 5-10 продюсерийн дунд санаагаа танилцуулсан байхад тэрийг өөрөө бас санаа авч хийх гэдэг чинь бас жоохон тийм ячтэй гэдэг шиг юм. Тэрчтэйгээс гадна энэ бол ерөөсөө яг нэг шүүхэд танилцуулагдах баримттай гэсэн. Тийм баримттай. Тэр надад тэгэхээр бол тэр хүн нь этикгүй ч байж болно. Тийм. Тэр этикгүй хүнийг дарах юм уу гэхээр ерөөсөө нөгөө хуулийн төмөр удрах шүү дээ. Тэгээ тэрийг нь л үүсгэж байгаа л гэсэн л дундаа онцлоо. Одоо чинь энэ жил та 20 зохиол ирсэн гэсэн 20 гаруй байна шүү дээ. 22-оос 8 эзэнтэй болсон. Одоо анхаарлын төвд ороод цаашаа үзүүлэлт явуулж байна гэдэг чинь хувьлууд одоо бараг 40% ч юм уу. За тий 30 дуртай. 30% ингээд амжилтад хүрээд явсан байна гэж байна. Тэгэхээр одоо жишээ нь дараа жишээ нь одоо улиралд одоо ингээд 4 удаа зохион байгуулах гэдэг нэг дахиад 20 зохиол хөл жил баг ингээд 100 зохиол ч юм уу ингээд санд ядаж тий санд ороод 100 эдээ ингээд хадгалагдаад явах юм. Тэгээд продюсерууд жишээ нь 8 одоо өөр продюсер 8 зохиол сонголоо гэж бодоход зохиол сонгоогүй продюсер хэд байсан байж болох вэ? Заах зөв би бол юунасаа гадна зөвхөн продюсер яг ингээд хөрөнгө оруулагч продюсераас гадна болохоор энэ би чинь ямар ач холбогдолтой гэдгийг нэгээр харж байна. За кино зохиол танилцуулагдлаа. Тэнгүүт нь тэр зохиолыг нь болохоор нэг продюсер төдийлөн үнэлээгүй байж болно. Тэгэхэд өөр нэг юм одоо продакшн тэгээ нэг студи болохоор бол энэ зохиол чинь бол яг бидний одоо боддог байдаг одоо ингээд санаа нийлэх юм байна тийм. Их юм бол одоо энэ дээр нь хамтраад энийг чинь бол одоо сайжруулах юм уу үзэдэг чинь бол яагаад нэг юм хамтарсан төсөл болгоод продюсерт баригддаг. Бас хамтрал тийм урагдлууд бие биенийг олох. Тэгэхээр бол зур ингээд за тухайн үед бол нэг хэдэн продюсер зөвхөн нэг танилцуулагдсан продюсеруудаас гадна бол бас энэ продакшнуудын хамтрагч нар үүсгэх бодлоо. Саяны 8 дотор бол яг тийм тохиолдол гарсан болохоор би анзаарлаа да. Тэгэхээр ингээд тэр нь их ач холбогдолтой юм байна гэж хэлж байна. Тэрнээс гадна түрүү ярьсан сайн нэг сан үүсэж байна. Тэгэхээр бол хизээч тэр сан руу бол хандаад энэ зохиолтой бол ингээд танилцаад тэгээд эзэнтэй холбогдох боломжтой юм байна гэдэг л тундаа таваад байна.
Тэгэхээр одоо энэ харж байгаа бас нэг яг ингээд киноны яг шилжилтийн яг шинэ үе ингээд яг бас ингээд коронавигоос хойш бүр чинь ингэж тавгааж орж ирж байгаа гэж харж болох. Гадагшаагач бас нэлээ ажиллаа тий. Тэгээд одоо яг бас нэг ерөнхийн нэг тийм одоо жишээ манай жүжигчд ингээд өөрсдөө кино хийгээл жүжигчдэрээ маркетинг хийгээл нэг юм хэсэг үе ингээд одоо ч гэсэн явж л байл л да. Бас нэг багийн ажиллагаа тутмаг яг өөрсдөө бүх юм хийх гэж тэгэл. Яг энийг л одоо өшөө жоох мэрэгжлийн болгоод яг гоё систем рүү оруулчихвал бүр хэмжигчтэй болчих юм болов уу гэж бодож байна. Тэ? Өөрөө тоглоод өөрөө жүжиглээд өөрөө маркетинг хийгээд өөрөө театр дээр очиж өөрөө уулзаад өөрөө бүгд тийгэл явж байгаа. Хамгийн өндөр ашиг орлого борлуулалт хийсэн кинонуудыг ингээд харах юм л тийм. За Баянбол, Монгол, Зүрхний хилэн, Солиот их гэдэг кинонуудыг харахаар 20-р зууны ихэнх үе тийм 19-р зууны төгсөл 20-р зууны ихэнх үеийн үйл явдлыг харуулсан кинонууд үнэхээр өндөр ашиг орлого амжилт олсон. Ойрын төгс 100 жил тийм. Мөн одоо ноён эмэгтэй Магдаач гэдэг юм. Ийм кинонуудыг аваад үзэх юм бол одоо социализмын үед хаалттай нийгмийн үеийг харуулсан кинонууд үнэхээр л одоо өндөр ашиг орлого олсон. Тэгэхээр үзэгчид одоо өөр цаг үе, өөр орчин гоор аялахыг хүсдэг юм өсч байна гэсэн юм төгөлд хийж болохоор. Тэгээд нөгөө талдаа бас одоо зөвнөлт кинонууд харах юм бол өөрийн одоо болж байгаа ертөнцөөс өөр ертөнц, өөр түүх, өөр цаг үеийг аялуулж чадах юм бол амжилт олох боломж байгаа болов гэж бодож байна. Тийм байна, тийм байна. Саний сайн хэлдэг. Тэр одоо яг нөө ойрын түүх гэдэг чинь яг энэ 100 жилийн доторх социализмын түүхтэй хөгжлийн түүх мөн яг нөгөө бидний нөө одоо өвөө эмээнэрийн яг туулж өнгөрүүлсэн түүх. Одоо жишээ нь залуучууд нөгөө өвлөр домогш мартаж зардаж өвлөр домогш гэж яригддаг байж байгаа. Кино болгоод үзэгчдийн сонирхлыг татчих байгаа байхгүй. Яг ийм гоё нэг тийм бас цоох байгаа юм байна тий. Бүүрлэгээ бид нар чинь түүх гэж ярих нь 13 дугаар зууны том түүхээ хараадах биш. Наан нойрын гоё түүхүүдийг сэргийвэл бас сонирхол татхаа зах зээл байна шүү гэж таны зүгээс санаж байна. Тэгээд бас гоё зөвнөлт зах зээл байна. Зөвнөлт киноны. Тэгээд бас бид нар чинь өвлөр домог гэхтэй өвлөрийн кинонуудын бас их зах зээл байна. Юу л вэ бид нарт сэдв байна гэж бол хараад байгаа. Сэдвэр бол ерөөсөө бид бол утгагүй байна. Олон дээр сэдвүүдийг барьж аваад зохиол болгох бас ихэнд оруулж ажиллагаанд оруулах. Тэгээд олон продюсерууд маань одоо бас нэг кино захиалаад одоо ийм сэдвэр ингээд өгшүүд ингээд ажиллагаануудаа сайжруулж гэж би бодоод байгаа юм. Анхдагч баймаа. Анхдагч яг нөгөө хэрэгцээгээ анхдагч гэдэг үүргээ өгшөө сайн биелүүлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй яг нэг найруулагч одоо зохиолоо бариад продюсер хайгаад явах биш. Продюсерууд өөрсдөө найруулагчдыг сонгоод, зохиолчдыг сонгоод тэг захиалгын нөгөө ингээд явах энэ системийг бас сайжруулж байгаа. Яг энэ системд бол яалтчгүй нөгөө зохиол дээрээс л нөгөө яг юг зах зээлээ тодорхойлоод зах зээлээ тодорхойлсон байхад бол нөгөө шаардлагатай яг борлогдох санаа гарч ирнэ. Тэр санааныхын дагуу бол зохиол гүйцэтгэл хийдэг. Тэгээд зохиол нь бэлэн болсныхан дараа бол одоо ингээд зураг авалт бэлтгэл ажил найруулга юм тэргээд үүсэл явуулаад байна л да. Тэгэхээр ингээд нөгөө хүсэн үсээгүй энэ чинь яг ингээд ер нь одоо түрүүн хийсэн одоо ингээд барууныхны одоо тоглоомын дүрмээр гэдэг нэг юм. Тэгэхэд бол энд бол ч тэр нэг юм зохиолын питчинг гэдэг зүйл орж ирэх гэл. Энэ питчингийг бол тэр нь тогтмол хийж явах хэрэгтэй юм байна. Энийх нь питчингийнхаа яг ач холбогдлыг сануулгах хэрэгтэй юм байна. Яг түрүүн чиний хэлдэг нэг найруулагч өөрийнхөө зохиолоо бариад яваад ах биш. За ийм бэлэн зохиол нь байна. Энэ дээр нь чи найруулах уу гэж яриа үсч юм уу түүхэнтэй л байна. Ирүүл болж байгаа байхгүй юу систем. Та питчингийн талаар яриач одоо сая 10 сар 11 сар болсон гэж байна. За яг питчингийн санаа нь бол ерөөсөө барах work 14 5 онд гарсан. Тэгээд тэр үед 3 жил дараалаад бол одоо хийсэн. Тэгээд бол үнэхээр зохион байгуулалтын тулд шаардлагатай байсан. Тэгээд тэр болохоор зогсоосон л та.
Энэ жил ч гэсэн бол одоо зохион байгуулалтын үед бол ашиггүй л байлаа зарны нүүмүүд. Гэхдээ заах давуу тал нь юу гэхээр бол яг ийм боломж нь байт юм байна. Саяны 20 хэдэн зохиолоос бол 8 нуур ямарчлсан нэг юм гэрээ хилцээрээ төвшөнд тийм анхаарсан гэдэг чинь бол том үедээ дохойн их өндөр байна. Тэгэхээр ингээд их эрэлт их өндөр байна. Тэ сонирхол бас байгаа юм гэж харагдаж байна. Жишээ дээрээс нь юу харагдаж байна гэхээр яг энэ питчингийн тийм соёлын аргачлал манад бол ерөөсөө юу болоогүй байна. Тэгэхээр энийг нь яг одоо өөр хамгийн наад зах нь одоо ингээд яг анзаарагдаад байгаа юм гэхээр за одоо ингээд нэг зохиолч болон эсвэл найруулагч өөрийн зохиолтойгоо ингээд продюсертайгаа уулзахлаар чиний кино одоо яг юуны тухай юм бэ гэхлээр бол 2 минутын дотор киногоо танилцуулдаг хүн бол манайд ерөөсөө алдагдаж байгаа. Тэгэхэд нөгөө продюсер нь ч завгүй найруулагч нь ч одоо хэлэх юм зөндөө байгаад байдаг. Тэгээд олон юм хэлэх хэрэгтэй байтал ингээд дөнгөж нэг захаас нь яриад эхлэхээр тэр одоо өөрийнх нь олдсон хугацаанд бүх юм хэлж бодвол амжихгүй. Тэгэхээр ингээд маш их юм дутуу орхицсан байхад тэр нөгөө зохиолыг нь танилцуулж чадаагүйгээс болоод тэр зохиол бол дэлгэцсэн бүтээл болохгүй. Тийм. Тэгэхээр яг питчингийн аргачлал нь болохоор яг гол юмнуудаа бол яг базаад хамгийн гол даваа талуудаа бол танилцуулаад богино хугацаанд танилцуулах нь яг энэ аргачлал байгаа юм. Гол юм нь юу гэдэг вэ гэхээр за мэдээж дөрөв байна, орчин байна. Тэгэхээр яг ингээд энэ үзэгчдэд хүрэх тэр нэг юм гол одоо зорилго зөрчил хоёроо танилцуулаа. Тэгэхээр энэ продюсер яг энэ танилцуулгаас юу хардаг вэ гэхээр орлого зарлагаар л харж байгаа. Орлого нь юу гэхээр бол хэрэг олон үзэгчид энийг үзэх үү? Яагаад энийг үзэх ёстой? Тэгэхээр яг юу сонирхолтой байх вэ? Яг ямар жүжигчин энэ тавьчвал яг ямар хүрээллийн хүмүүс үзэх үү гэдэг ингээд тэр жижиг товч танилцуулгаас бол орлогоо хасч. За нөгөөх нь зарлагаа гэдэг нь бол маш амархан бас одоо хэрэг цаг хугацааны үеийн одоо юу те жижиг хэрэгэл хэрэг орох юм. Хэрэг олон хүний зураг авалтыг, хэр урт хугацааны зураг авалтыг, хэрэг график орох юм, хэдэн машин мөрдүүлэх юм тэргээл тэр бүгдийг яг ингээл танилцуулгаас хараад за зэнчнээс амар үнэтэй кино юм байна. Эсвэл амар боломжийн кино юм байна гэдэг үнэтэй л хийж. Хэдэн дөрөв зараад хэдэн дөрөв болох уу? Хамгийн чухал. Продюсерүүд бол тэр л чухал байна. Тэр дотор ч юм бол тэгэхээр яг нариндаа бол тэр зохиолынхын хүн чанарыг яваад байгаа шүү дээ. Агуулгын байна, тийм сонирхлоо татаж чадах юм байна. Тэр одоо ажлынхын зохион байгуулалт байна гэж ингээд. Уг нь бол маш энгийн зүйл. Энийг бол бас суралцах хэрэгтэй. Үнд ялгаагүй нэг түрүү ярьдгаар одоо кино урлагийн сургуулиудаар бол энийг бас одоо ингээд энийг л заадаг болчмоор байна. Тийм ээ. Энэ бол зөөр ингээд нэг өдөр суугаад сурчдаг зүйл биш юм л. Наа зах нь логлайн гэдэг нэг юм болгохтой 20-30% дотор багтаагаад киноны мөн чанарыг танилцуулах. Нэг бол одоо суугаа шууд хийждэг зүйл биш. Тэгэхээр ингээд энийг бол нэлээд одоо туршлагаж аваад олон ингээд хийж бол сайн логлайн хийчих юм бол хамтын ажиллагаа бол тэндээс шууд үүдэлтэй эхлэх гараа тавьж чинь гэдэг л аль аль нь л ойлгох хэрэгтэй. Продюсер нь ч бас ойлгодог хэрэгтэй. Одоо нөгөө киногоо танилцуулж байгаа киношин ч гэсэн. Энэ хоёр ингээд яг зөв ойлголтыг уулзах чадах юм бол манай кино үйлдвэрлэлийн одоо ингээд юм хөгжлийн илүү хурцсах гэдэг. Яг нөгөө сайн угаасаа эвэлж өгөхгүй байгаа нь тэр л юм байна л да. Яг нөгөө одоо чинь яг эд хийж бүтээж байгаа яг уран бүтээлчд маань тэр систем бас анхнаасаа сураагүй шүү дээ. Тийм сургалт байхгүй байсан. Тэгэнгүүт продюсерууд яг тэр системээ туршуулах гэдэг аваад ирсэн ч гэсэн ингээд яг гоо хөвцөлтгүй л аа. Яг нөгөө хийж байгаа хүмүүс маань сайн яг тэр систем рүү боловсруулах стандартын зөрөөнүүд тийм суурьад хийж тавих учраас тэгэхээр одоо ерөөсөө театрын бас тайсны уран бүтээлчтэй ярих гэсэн хэлдэг байхгүй. Одоо яг энэ сургалтыг л бид нэг юм яриа гэдэг одоо авч байна. Тэгвэл бас кинон дээр яг тулгамж байгаа асуудал бол ерөөсөө энэ сургалт байгаа. Тэгээс тэр 20-д дөнгөж 10 жилийн төгсөөд их сургалт орж байгаа юм салбарт орж байгаа залуучуудад системийг анхнаасаа яг дэлхийн яг ингэж явдаг шүү. Ийм системээр явж байгаа одоо хандлага юм байна гэдгийг сургалтын системүүдийг манай сургуулийн урлагийн сургуулиуд маань бас шингээж сургалт хөтөлбөрт оруулмаар байна. Уран бүтээлчдэл ерөөсөө ингэж хийж байгаа юм байна. Тэгээд бол текстээ хийж авах хэрэгтэй. За. Түрүү театр дээр би бас нэг юм асууя. Одоо чинь Улаанбаатар хотод маань хэдэн театр
За Монгол улсад Тэнгис кино театр, Өргөө кино театр, Гигантэн, Өнөө, Prime Cineplex, Cinema Next гэсэн ийм аж ахуй нэгтнүүд үйлчлэг явуулж байна. Кино театрууд нь Улаанбаатар хотын зөвхөн төвийн хэсгээр байгуулдаг. Хоорондоо ердөө 2.4 км-ийн зайтай төвийн хэсгээр байгуулдаг. Хамгийн их хүн амтай сонгой хайрхан дүүрэг одоо өнөөдрийг батал кино театр руу байлаа. Хэдхэн хоногийн өмнө Драгон дээр Prime Сүжиг кино театрын салбар хэдхэн хоногийн өмнө нээлттэй хийлээ. Мөн нэгдүгээр хорооллын соён кино театрыг Тэнгис кино театр түрээс эхлээд техник технологийн бүрэн шинжилэлт хийгээд одоо эх оны 1-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх чинь ингээд хамгийн их хүн амтай сонгой хайрхан дүүрэгт нь одоо л кино театрт болж байна тийм. За дараагийн хүн ам ихтэй Баянзүрх дүүрэгт нь явж кино театр руу бас байж байгаа. Одоо Cinema Next-тэй Prime Dragon гэсэн ийм кино театр одоо хэдэн жилийн өмнө байгуулагдсан. Тэгэхээр Улаанбаатар хот хүн амтай харьцуулах кино театрын хүртээмж хүн бүр нийслэл хоттой харьцуулах кино театрын тоо дэлгэцийн тоогоор 3 дахин бага. Тэгэхээр одоо ийм ханаагүй зах зээл энэ одоо шин бизнесүүд хөрөнгө оруулалт хийгээд кино театруудын тоо нэмээд жилдээ 1-2 кино театр нэлээд хийж байна. Театрууд нь шин танхим хэмж өргөдгөж байна. Жил болгон 4-6 дэлгэц мянга орчим суудал нэмэгдээд явж байна. Тэгэхээр одоо дахиад энэ тоо 2 дахин их болсон ч гэсэн Улаанбаатар кино театрын хөлцөөгүй байсаар байна. Тийм их боломж байж байна. Одоо шинэ сургуулийн зуршлын бүс болох тийм эсрэг яамгийн чиглэлд гэж байна. За энэ ганцхан кино театртай байх шиг тийм дахиад чинь боломж байж байна. За 21 ангиас гэхээр зөвхөн одоо Өргөө кино театрын дархан Эрдэнэт тэгээд мөрөн дээр гурван газар одоо мэргэжлийн кино театр байж байна. Мөн одоо сайн шин хотод одоо сайн шин бас гоё мэргэжлийн кино театр байж байна. Энд бол бас бацаад яг Холливуд стандартын мэргэжлийн кино театр тоглолт байхгүй байсан. Кино зөвхөн Улаанбаатар хоттой үзэгчтэй их дэлгэцнээс гадна бүдүүн үзэгчтэй амин бүдүүн төвсмийн төвөөр хүргэх одоо дэд бүтцэн тоглолт гэж тогтоогүй асар их сул орон зай байна. Тийм үү. Ерөөсөө энэ бол хувийн хвшил бизнесийн ерөөсөө бишүүл ингэж олж харуулдаг ерөөсөө зах зээл биш. Өргөн зах зээл бол байгаа л. Тэгээс хоттой л ингээд нэгэн театр бас бид нар хоттой кино тоглосон 21 аймаг бас хүмүүс амьдарч байгаа шүү дээ тийм. Бодлого соёлын үйлчлэг тал нь байгаа шүү дээ. Бодлого соёлын үйлчлэг тэгш хүртээгч очих хэрэгтэй. Одоо чинь энтиг кино гэдэг бол бас нэг өөрийн гэсэн бүр онцлогтой бүр байлдан дагуулсан нэг юм тодорхойлцсон байна. Салбар хагас гэдэг кино. Монгол кино одоо чи ямар хуу чиг баримжаатай явуулсан. Цэвэр яг барууныхнаараа явах хэрэгтэй. Бас Монгол кино гэсэн онцлог заавал шинжлэх үү. Одоо яг K-pop мод гэдэг бас нэг Songs кино бас Songs кино гэдэг өөрсдөө боддог гэсэн шүү дээ. K-movie гэдэг тийм. K-movie гэдэг. Чин бид нар ч одоо чинь Монгол кино одоо жил наацтай ч юм уу жоохон ялгарыг юм байна ч. Яг миний хувьд бол яг үндсний яг энэ өөрийн өрмөц кинонууд бол байдаг тийм. Тэгэхээр тэрнийхэн дагуу яг байхад өстой юм байна. За ингээл хамгийн наазах нь харахад үүд юм нэг юм
урт сэлүүдтэй давар молгоотой кино бол Японы хэл гэдэг тийм. Тэгэл нисэл задлтал гэдэг юм бол ихэд дууж үжилдэг бол энэ тэгэхээр шууд танигддаг тийм. Тэгээд яг барууны Европын кинонууд бол эдгээр ингээд яг тийм юугээрээ ялгарлууч гэсэн яг үндсэн агуулгаараа одоо жишээлбэл нэг юм охир цагдаатай кинонууд бол Франц кино багч тийм. Тэгэл Итали киноны хэсэгчин дан юм вестерн эпик киногоор ингээд алдартай байсан. Тэр яг ингээд үндэсний нэг юм одоо юм ялгарх юм шинж байдаг юм гэсэн даваа тал байдаг юм л л дээ. Тухайн улсад яг үйлдвэрлэгдсэн гэдгээр хамаардаг. Тэрний соёл. Монголчуудын хувьд энэ өөр үндэсний хамаагүй байх нь зайлшгүй шаардлагатай гэж. Яг бол одоо Монгол үндэстэн бол бас нэг юм дэлхийн түүхэнд бас юм үүтэй нэлээд улс өөртөө яг хаанч байсан хаанханч ерөнхий улс ордын хөтөлбөрт бол Монголын түүхэн бол ялч ордог. Бас нэг тийм онцлог улс үүтэй. Тэгэхээр тэр давуу талаа бол бид нар ашиглаж бол хэрэгжиж байх ёстой юм байна л дээ. Тэгээ би нөгөө яг Монгол үнэртэй кино гэдэг дээр боддتي. Яг юу байвал их сонирхолтой байх уу? Ямар байх ёстой вэ? Тэгээд яг ер нь бол тийм Монголын байгаль одоо Монголын түүхээсээ хэдүүлтэйгээр бол яг ямар кино үзэнгүүтээ энэ чинь Монгол кино байна гэдгийг таньдаг байх вэ гэхээр Монгол хүний мөн чанартай л холбоотой байвал тийм хамгаалагдах юм болов уу гэж хардаг. Мөн чанар тодорхойлдог ийм хэдэн үзүүлэлтүүдийг одоо ингээд ийм жагсаагаар гаргаад авчихсан гэдэг эртнээс л би судлаа сонирхол яваалаа. Тэрний нэг юм цөөхөн эдийг нь олж авсан нь одоогоор бол за нэг нь бол ялчгүй монголчууд бол хандгаа тангарагтай бол өмж байдаг гэдэг юм зан чанар. Энэ нь бол яг монгол хүн хэлсэнд бол энийг тэрэндээ бол үгүй явж байгаа үздэг гэдэг юм кино болгонд энэ байх юм бол энэ монгол мөн чанар гэдгээр бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөд угаасаа тэр суурь нь байгаа болохоор тэгээд ийм зохиомл зүйл биш. Тэгэх юм бол энэ зур хоёр талтай гэж би хараад. Тэр нь болохоор бол монголчууд одоо нэг шууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд одоо нэг заа нэг хэлсэндээ байх хэрэгтэй гэдгийг бүр ингээд өөрсдөө яс баримтлалт. Кино болгонд тийм гараад байхлаар нэг бол дагаад гэсэн тийм. Хүлээн зөвшөөрүүлэх тийм хэмжээнд хүргэн шүү дээ. Кино бол нөлөөллийн бас уул учраас. Нөгөөх нь тэгэхээр бол гадныхан монголчууд одоо кинон дээр өргөж ингэдэй тэгвэл монгол хүний зан юм байна да гэж бас хүлээн зөвшөөрчих юм бол монголчуудтай харилцахад бол бас аюул хамар болох гэсэн. Монгол хүн одоо хэлсэнд бол одоо хэлсэндээ байд юм байна гэдгийг ингэж түгээхэд их одоо маш олон давуу талтай бизнес инж бай, имиж бай, нийгминж бай. Тэрийг ямар ч байсан суулгах хэрэгтэй юм болов гэдэг дээр ингээд яг олж тогтцсон байгаа зүйл нь бол энэ байна. Тийм байна. Бас гоё санаа байна. Тэгээд яг энэ санаануудыг бол болоод яг Монгол кинонуудыг шингээгээд ярьсан гэдэг юм. Тэгээд нэг юм Helsing Code гэдэг Америкийн кинонд одоо уртын түүхээр үздэг шүү дээ. Америкийн одоо кино үзүүлэгчид одоо тэр 20-аад оноос ингээд бүрснөө бичигдээ үлгэрэн баримтлал гэж бас. Тэрнтэй адилхан Монгол ч гэсэн одоо ингээд нэг юм баримтлалтай болоод кино болгоноор суулгадаг байна. Хоёрдугаарт болохоор ялчгүй Монгол юм ахуу дотроо бол одоо энэ хоолныхаа сурчлагаа хийдэг юм. Тэгээд жантайгаа ингээл ямар дэлхийд түүж тийм. Тэрнтэй адилхан яг ингээд Монгол хоол бол кино болгон дээр кино хоолн дээр ачаал бодлогод тэр хоолны одоо хийгч гэж байна, амтрахын идэж байгаач байдал байна. Одоо ширээний одоо заслын дээр бол ингээд анхаардаг баг. Тэгэхээр ингээд яг хуушруудээ буузж байгаа энэ байдлыг нь бол дэлхийн одоо хаач харсан Монгол кино шүү дээ гэж таньдаг болчвол эргээд Монгол соёлдоо тийм Монголын хүндээ түгээхэд хэрэгтэй юм болоо. Монгол танигдах болох зүйл юм бол гэж хараад байна шүү дээ. Тэгвэл ингээд одоо кинон дээр гардаг хэдий ч гэсэн тэр нь жоохон дутмаг гараад байдаг юм л одоо үйлдэл. Тэгээ бас нөгөө бичгтэйгүү дүрмэл ингээд уран бүтээлчд өөрсдөө суулгачмаар байгаа тийм. Америкчууд албаа малбагаар байнгын хасаад гэсэн. Слогс бол байнгын хоол төр сүүжүү бол байнгын яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөлөөл аюул өндөр байна шүү. Шинэ годнонд ялцвал нэг нь кино болгон дээр л уугаа сууж байгаа. Тэгээ байна уу гэдэг.
тийм юу одоо аргачлалуудыг тэр бол шингээхэд бол боломжтой ш бүрэн боломжтой. Ямар ч том бүтээл дээр яаж чинь гэсэн. Тэний кино дотор одоо бид нэр дахиад бүтээгдэхүүн байршуулах ажил үнэхээр хангалттай байж байна. Тэгэхээр ингэж олон зуун мянган хүнд хүрдэг яг одоо ингээд театрт гэдэг их чинь гэрлээ явдраагаа анх уучтай уцсныхаа дуу хаачаа тэгээд өргөн томдол хэрэгцээр бүх анхаарлаа төвлөрүүлээд тэр одоо үйл явдал дотор гэж орж мэдэрч үзэж байгаа яг тэр бүтээл дотор бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүнийг байршуулах юм маш өндөр үр дүнтэй. Тэгэхээр тэр тал дээр хамтын ажиллагаа үнэхээр сул байна. Бусад салбаруудаас одоо ингэж хөрөнгө оруулалт татах ийм бүрэн боломж ашиглахгүй байна. Энэ дээр сая одоо хоолны салбар сая ярьлаа. Дээрээс нь хувцас загварын салбар байна. Энэ бүх салбаруудаа ингэж хамтарч ажиллаж тэр бүтээгдэхүүнүүдийг кино дотор байршуулах ийм боломжуудаа ашиглаж чадахгүй байна л гэж хэлж байгаа. тийм үү. Ус киноны чинь дагалдах салбар гэдэг шиг дагалдахыг хувцас хоол идэж уух одоо суух байшин сав тэгээд сүтэр бүрсэн орж байгаа бүхэл юмнуудыг шийдэх боломжтой тийм. Яг нэг тийм анхаараасаа гэсэн юм байна. Заавал энийг ингээд зах зээлийнх нь хуулиар ингээд хайч өөрсдөө мөчрөөр яв гэх юм уу. Яг ер нь мөчрөөр л явж байгаа л та бүгд. Яг яг зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Монгол кинонд одоо хамгийн голөгдөлтөй байгаа зүйл бол яг миний харж байгаа одоо зөвхөн л зохиолын гүйцэтгэл. Тэгэхээр ингээд зохиол дотор бол тэр дүрийн хөгжүүлэлт. Ер нь яг энэ Холливуудын дүрмж байдаг. Маш энгийн түүх бол маш энгийн байж байна. Дөрүүдл маш хүчрэх байх хэрэгтэй. Энэ дүрмийг л яг манайд бол бас хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр ингээд энэ Монгол киноны том алдаанууд гэхлээр тухайн дөрүүд нь явж зориггүй байдаг. Тэр зорилго нь одоо байсан ч нэг тийм найруулагч нь мэдээдэг, зохиолч нь мэдээдэг. Үзэгчдэд тэр нь харагддаг, мэдрэгддэг, үнцэнтэй байж чаддаг. Тэгээ энэ зорилго биелэхгүй бол энэ хүн одоо тэр хүн хатан юуны төлөө яваад байгааг нь ойлгохгүй бол тэр кинонд ингээд бүрэн шингэж чадахгүй байна. За одоо тэрийг танилцуулсан байхад манай энэ зөрчил нь бас үнцэнтэй байх хэрэгтэй. Ингээд манай кинон дотор орохын тулд ерөөсөө энэ одоо хэдхэн зүйлүүд нөлөөлөд нь шүү дээ. Тэрний хөгжүүлэлт бол үнэхээр ингээд яалтчгүй дутмаг байгаа. Энийг засах хэрэгтэй. Эсвэл бидэрт бас сургууль хэлсэн зохиолдох бас зохиол гэдэг шиг тийм. Сэдв бол бидэрт бол хангалттай байгаа. Тэгээ яг тэр зохиолын яг уу бас сонголтууд бол байгаа. Яг тэрийг хөгжүүлэлт яг ажиллагаа муу байна гэдэг стайл. Киноны зохиол бичих юуг нь яриад байна. Тэгэхээр яг кино зохиол болгоод тэр яг эцсийн яг дэлгэцэн дээр яг буулгахаас өмнөх яг тэр цаасан дээр бэлэн кино зохиолын ажиллагаа л тутмаг байна. Яг нь үзэгчдийг яг байлдан дагуулах зүйл бол тэр яг техникийн гүйцэтгэл бол манайд бол хангалттай. Сүүлийн full camera байна. За тэгээд яг та жүжиглэлт сайжруулж болж байна, найруулга сайжруулж болж байна тийм. Тэгэхэд бол үнэхээр ингээд яг дутмаг байгаа зүйл нь дөрүүдэл хөгжүүлэхгүй, орчноогоо хөгжүүлэхгүй, ер нь яг ингээд саний л одоо нэг зохиолын төвшөнд хийж байгаа л кино зохиолын төвшөнд тийм боловсрол. Тэгэхээр тэр л дутмаг байгаа юм. Мэргэжлийн яг кино зохиол гэдэг яг кино зохиолч бас ховролтой манайд тийм. Одоо яг кино хийж байгаа найруулагч маань өөрөө зохиолоо бичдэг. Эсвэл тэр кино хийж байгаа жүжигч маань өөрөө зохиолоо бичдэг. Хоёулаа ч юм уу хамтраа зохиолоо бичдэг ч юм уу. Ийм зөвхөн санаагаа хөгжүүлээд зохиол болгоод ингээд явдаг л нэг ийм л ажиллагаанууд байгаа байхгүй юм. Тэгээ зөвхөн яг энэ бол нэг яг үндсэндээ сая миний ярьсан чинь яг драматург талын асуудал юм шиг хэрнээ зохиол төр тэрийгэ тусгайг болохоор ингээд дутагдaltaй байгаа тийм. Нөгөө тал нь бол ерөөсөө яг юм нөгөө кино урлагийн нэг онцлог нь болохоор ингээд дүрслэл шүү дээ ерөөсөө. Одоо жишээлбэл за уран зохиол, театрын одоо жүжиг, кино гурав нь яг юугээрээ гурлал зохиол төр үндэслэж байна тийм. Яг юугээрээ ялгаатай вэ гэдэг дээр ингэж маш энгийн тодорхойлттой.
За уран зохиол бол хүний сэтгэмж дээр ажилладаг гол зүйлс. Театрын жижиг бол үгэн дээр тоглолт. Зохиол бол зөвхөн мэдрэмжэн дээр одоо сэтгэлгээн дээр. А кино бол дүрсэн дээр. Тэгээ яг ингээд энэ гурван өөр багаж ашигладаг гурван өөр одоо нөгөө юм үндсэн одоо нөгөө ойлголт болохоор киногоо болохоор ном шиг уран зохиол шиг эсвэл дан үгээр тоглосон одоо жүжиг шиг хийгээд тахлаар тэр киноны чанар нь байна. Эсвэл ганц ч юу аахгүйгээр ганц ч одоо ингээд ийм одоо ургуулсан бодох юмгүйгээр бүх юмаа дэлгэцснээс олж хардаг тийм кино бол үнэхээр үзэгчд нөлөөлөл нь өөр байгаа юм л та. Мэдээж номыг гүцэх тэр хүний сэтгэмж бол хязгааргүй. Гэхдээ тэр сэтгэмжийг одоо ингээд өгч чадахгүй дүрслэл гэдэг чинь кинон дээр л хамгийн чухал байгаа. Тэгэхээр ингээд манайд бол нөгөө театрын школ бас харьцангуй сайн болохоор нөгөө аюул яриатай кинонууд байгаа тийм. Тэгэхээр одоо энээсээ яг үндсэн энэ төрөл нь өөр юм байна гэдгийг ойлгоод ингээд хийх юм бол бас илүү сайн байна. За тэгэл нэгэнт дүрслэл юм бол энэ дүрслэл дотор ч бүх юм орж шүү дээ. Одоо жүжигчний хөр төрх байна тийм. Хувцалт байна, мөнгө заслах байна. Одоо нөгөө киноныхын уур амьсгалын өнгө байна. Тэгээд энэ бүгдийг ингээд одоо гүйцэтгэлээ сайн хийх юм бол манайх бол одоо энэ кинонууд залуучуудын хийж байгаа кинонууд тэгээд нөгөө олон улсад өрсөлдөхэд бол бүрэн боломжтой байна гэсэн. За тэгээд мэдээж одоо яг нөгөө номноос амар том давуу талтай одоо юуних нь кинонууд гэхэлэр дуу аваа бас байгаа шүү дээ. Хөгжим байна тий, чимээн байна. Тэгээд тэр мөрөн дээр л бас ингээд яг дутагдaltaй байгаа зүйлүүдээ уг нь бол мэдээд хараад байдаг. Яг үзтгэл дээр л авдаг. Тий. Миний хувьд одоо ингээд кино борлуулагч тий юм юм ясаа анхаарах юм киног хийхээс өмнө хизээ хинт зарах вэ гэдгийг эхлээд бодож төлөвлөөд тэгээд тэрнийхээ дагуу гүйцэтгэх хэрэгтэй байгаа болов гэж харддаг. Одоо хийчихэд дараа нь одоо яаж зарах вэ гэж бодож эхлэв гэсэн. Өөрийг хийхээс өмнө хинт хизээ зарах вэ гэдгийг эхлээд бодчиход тэрнийхээ дагуу сүнсэрийн л ажил гэж харж байна л да. Тийм. Өдөөс дутагдaltaй байна л. За бид өөрөө яриа. Одоо хоёрт маань нэмж хэлий ярих гэсэн зүйлүүд байна. Тэр чинь зөндөөл байна. Цаг хүрэлцэхгүй байна. Ерөнхийдөө бол ковидоос хойш машин дүгнэлтэд бол Монгол киноноо дахиад сэргэлтээ авсан, театрууд сэргэлтээ авсан 2023-24 он бол киноны салбарын хувьд бол өсрөнгөө төвчлийн гоё он цагууд явж байна. Тэгээд 25-26 асал гоё ирээдүйтэй гэрэлтэй кино одоо зах зээл томорсон кино уран бүтээлчдийн чанар сайжирсан гадагшаа гарсан дэлхээр рүү гарсан л гоё жилүүд бас ерөнхий төлөөрөө харагдаж байна. Тийм гэж ойлгож болохоор та нэг сайн дүгнэж. Яг одоо үнэхээр яг сая чиний хэлдгэр бол үзүүлэлтээр бол Монгол кино бол урагшилж байна. Үнэхээр бол одоо шат дахиад бол явж байна. Тэр нь бас маш том давуу тал. Хэдийгээр одоо яг нарийн борлуулалтын дүнгээр харахад бол олон улсын жижигээс манайх тав байна шүү дээ. Одоо олон улсын зах зээл бол ковидоос өмнөх үеийн борлуулалтын түвшинд хүрээгүй байхад Монголын зах зээл бол одоо тэр үеэ давцсан байна. Маш олон хүчин зүйлүүд болж байна. Тэгэл одоо энэ бол одоо юу хэмдэ нөгөө Монгол бол энэ үзүүлэлтээр дэлхийгээс төрүүлж явж байна. Тийм байна, тийм байна. Тэгэхээр энэ ч яг ингээд манай кино урлагийн яг ингээд хөгжиж байгаагийн маш том илэрхийлэл гэж хэлж байна л да. Харьцангуй бас нэг ингээд нэг анализ хийгээд монголчууд бол харьцангуйс кино үздэг, ер нь кинонд дуртай ард түмэн юм байна гэж ойлгож болохоор харагдаж байна тийм. Социализмын үед бас нөгөө алтан үеийг тэгж гоё кинонууд үздэг байсан, тэр кинонууд хайртай байсан шиг. Одоо ч гэсэн энэ яг кино дагсан үзэгчд маань кино дагсан одоо сэтгэлгээ маань байсаар л байгаа юм байна. Ерөөсө тасраагүй юм байна тийм ээ. Улам л одоо сайжруулахээс тийм байна. Одоо буурахгүй санаа зовлтгүй. Одоо чангараал тахиулах хэрэгтэй. Тийм байна. Зах зээлж байгаа юм байна. Театрууд дутагдaltaй байгаа юм байна. Юу ихтэх биш лээ. Ерөөсө хахах бол ерөөсө болоогүй байгаа юм байна. Ерөөсө кино уран бүтээлчд бол ерөөсөө одоо сайн л бүтээл, сайн л кино хийгээл ерөөсөө
ихэнх зах зээл нь улмал томрол улмал төвчүүд байгаа юм байна шүү гэдэг юусаа дүгнэлтэнд хурж хамгийн одоо миний одоосээ гоё бас нэг өөртөө тусгаж авч байгаа зүйл юм. За та хоёртоо баярлалаа. Тэгээд одоо Монголын маань кино урлаг өсвөл сайхан хөгжих болтугай тий. За Ерөөл Батар шиг. За үзэгчдээ баярлалаа. Оо байцаараа юу. Хоёртоо гарын бэлэг манай ивент төлчих. Бэлэг өгнө. Нэтра байлаа гэд. Энэ гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг юм газар аа. Тэгээд цочтод юм гарын бэлэг өгч байгаа. Одоо ингээл сая зөрөөгөө ярьдаг одоо бүтээгдэхүүн маш их болохоор энэ агуулгын зөвхөн нэрээсээ гадна нэг жоохон даваа онцлогийг нэг танилцуулаад бас жоохон энэ тэтгэгчтэй бас нэг хариу болох хэрэгтэй байхаа тийм яг яадаг газар юм чинь. Энэ юу нөө Германы ийм алдартай брэнд байна. Ерөөсөө гоо сайхны косметик бодлого косметик гэдэг. Монголд ийм албан ёсны төлөөлөгч газар байгаа. Маршал таунын Метрополитен Солон баг. Гоо сайхнаас тэгээ нүгээр үйлчлүүлэх баавч юм бичиг. Ирчүүдэд бас тохиромжтой юм уу? Зөвхөн эмэгтэйчүүд их юм уу? Ирчүүдийн бүтээгдэхүүн байна. Жишээ нь энэ гэхэд одоо нэг нэг нүдний серум байна. Эрэгтэйчүүдээ. За. Баярлалаа. Мөн адил бас хэмжчихтэй. Баярлалаа. За. Төчнөө Монголчууд хуураатай баярлалаа. Өөрөө сэрүү өөрөө амсгалт ерөөсөө орно шүү дээ. Бидний арьсчин бол байгаад л арьс салхих гэдэг үйлзэн гадаа гэж авдаг. Тэгэхээр бас арьс арчилгааны гоё бүтээгдэхүүн байна. Тэгэхээр ирчүүд маань ч гэсэн ер нь аль болох өөрсдийнхөө гоо сайхан дарсандаа бас анхаараарай гэж хэлье да. За баярлалаа. Баярлалаа.